Өнөөдрийн тоглолтын томьёон Сошиалаг 10. Хоёрдугаар тав багийн төвийн тоглогч Үзэж Жиргэний Баяр Чимиг. Хоёрдугаар 8 багийн хамгаалалтын тоглогч Хэрлэж Амсын Аножей. Хоёрдугаар 12 багийн төвийн тоглогч Сэрбодгийн Сарнцэг. Хоёрдугаар 13 багийн хамгаалалтын тоглогч Төгсбатын Содон. Хоёрдугаар 11 багийн хамгаалалтын тоглогч Бацүхийн Холон. Хоёрдугаар 6 багийн хамгаалалтын тоглогч Мөнхбатын Сэргэлэн. Хоёрдугаар 4 багийн төвийн тоглогч Bright Kennedy. Артвагийн гарагийн тоглогчийг хэлцүүлээ. Хоёрдугаар 19 багийн тоглогч Баяргүйгийн Нэмэн. Хоёрдугаар 15 багийн тоглогч Өндрмагийн Соццэг. Хоёрдугаар 30 багийн тоглогч Jacqueline Carmen. Хоёрдугаар 3 багийн тоглогч Батүртхийн Өнөр Заяа. Хоёрдугаар 10 багийн тоглогч Немочрын Тунгалаг. Артвагийн ерөнхий тасгалжуулагч Аднан Надревич. Өнөөдрийн тоглолтын палван Исмагар Улаанбаатар Амазонс. Хоёрдугаар 1 багийн тоглогч Раматрын Инхтэй. Хоёрдугаар 25 багийн тоглогч Магнорын Эрдэнэт. Хоёрдугаар 3 багийн тоглогч Шүтмамгийн Бэбжоо. Хоёрдугаар 12 багийн тоглогч Ямдоршийн Эрдэнэт. Хоёрдугаар 6 багийн тоглогч Шүлсэрийн Уртасан. Хоёрдугаар 7 багийн тоглогч Цэнтжийн Бодорцэг. Хоёрдугаар 32 багийн тоглогч Амари Робинсон. Улаанбаатар Амазонсгийн гарагийн тоглогчдын танилцуулъя. Хоёрдугаар 16 багийн тоглогч Бацажийн Болрэлтийн. Хоёрдугаар 14 багийн тоглогч Баатрийн Болрэлтийн. Хоёрдугаар 11 багийн тоглогч Кейли Трон. Хоёрдугаар 13 багийн тоглогч Онбаатрийн Холон. Хоёрдугаар 5 багийн тоглогч Батэрдний Ариун Цэцэг. Улаанбаатар Амазонсгийн ерөнхий тасгалжуулагч Тавер Гарсия. Хоёрын тоглолтыг талбайд шүүмийн улхаар Монголын Сагсамгийн холбооны шүүгч Өлзиотын Сэдэд. Монголын Сагсамгийн холбооны шүүгч Батэрдний Батболд. Монголын Сагсамгийн талбайхлах шүүгчээр Монголын Сагсамгийн холбооны шүүгч Дамдинжийн Дэлгэр суурь найруулахад бэлэн боллоо. Иргэн үзэгч та бүхэн судлаас авсаж Монгол улсын төрийн дулааг хүндэтгэн хүлээн авна.
2026 оны 2 сарын 6 Монгол улс Улаанбаатар хот М-банк арена үндэсний дэдлэгийн эмэгтэй финалийн цувралын 3 дахь тоглолт яг одоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн талбайн Зочин баг 10-ын гарааны 5 өнөр заяа тунгалаг Соццэг Номин Жеклин Кармен гэсэн 5 тоглогч байгаа харагдаж байна. За тэгвэл талбайн эзэн статустай тоглох Улаанбаатар Амазонс багийн гарааны 5 Кэлэчван Болридэн Хулан Ариун цэцэг Болридэн гэсэн тавтаа гаргажээ. За өнөөдрийн тоглолтыг та бүхэнд тайлбарлах Цэнд баяр залбаанаар тайлбарлах өрхөд бэлэн болоод байна. 3 тэг болох уу аль эсвэл 2-1 болох уу гэдэг маш хариуцлагатай чухал тоглолт. Ялангуяа 10 баг цувралд хоцорч явж байгаа учраас өнөөдөр хожигдох хэрэггүй гэж хэлж болно. Хэрвээ Амазонс хожих юм бол ээлжид нэгэн түрүүгээд сүүлийн 4 үйлрлийн 3-т нь түрүүлэх магадлал нь магадгүй 90-с дээш хувьтай болох ийм ач холбогдол өндөр тоглолт байна. За өнөөдрийн тоглолт нь ялангуяа тоглолтын өмнө манай хоёр хөтлөгч хэлж байлаа тийм ээ 10 багийн тоглогчдоос бол ялангуяа сэлгээний тоглогчид Монгол тоглогчд нь илүү өөрийг оролцоотой байж бас энэ тоглолтод нь хожлох магадлал нь өндөрсөн ялангуяа одоо сэлгээний голгол тоглогч болох сэргэлэн байж болж байна тийм ээ баяр чимэг гэх мэт тоглогчнууд илүү төвшин архиж тоглох хэрэгтэй гэж бол бодож байна. За яа харахгүй одоо 10 багийн бусад тоглогчдын нөлөө үр ашиг маш чухал байна. За гэхдээ 10-ын хэдий цувралд 7 оногоор 2 тэггээд хоцорж яваач гэсэн өнөөдөр нүрний баясгалантай маш гоё эерэг уур амьсгалтайгаар гарч ирж байна. Тэр нь ч аргагүй бах тэд хар нүхийг одоо сэтлээ гараад ирсэн тий хэцүү боломжгүй гэж хэлсэн зүйлийг боломжтой болгоцсон. Одоо алдах зүйл байхгүй. Ингээд дээлж нэгэн тоглолт эхлэхэд бэлэн боллоо. 3 дахь тоглолтоо хүлээн авч үзнэ үү? За энэ талбайн төвд Хулан болон Номин гэсэн тоглогчид дундаа үсэрсэн тоглолт эхэлсэн. Тоглолтын эхний тоглолт Улаанбаатар Амазонс багаас ирнэ. За Кэлэчван бол плей-оффын эхний шатнд бол төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадаагүй боловч за энэ финалийн шатнд бол үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа. Болридэн давхар хамгаалтаас доор гоё дамжуулалт ирсэн. Баатарын Болридэн тоглолтын нээлттэй оног авлаа. Тоглолт дөнгөж эхэлж байхад хамгаалтан дээр хүлээлт тис өөр. Ялангуяа 10 багийнхан төгс гэмээр тоглож ижил Амазонсын утгаараа төгс тоглож байгаа тоглолтыг үгүй хийх ёстой. Гэтэл саяны хамгаалт бол байж боломгүй талдаа гарлаа да. Тэгээд үлрэлийн эхнээс ажиглагдчихсэнийг зүйлэх юм бол Амазонс баг тоглолтын эхний буюу дундаа үсрэх үйл явцад хэрвээ ялах юм бол тэр нь бол найдвартай 2 оноо болж чадж байгаа. Ялангуяа хурднаа болохоор зөндөө оног авсан. Энэ удаа дахиад Болридэн бодогтал багаас задлсан Ариун цэцэг 45 дээрээ сайн шидэг цэгэндээ 3 онооны шидэлтэй алдсан. Самбра өнөр заяа авсан. Хурдан давталгаа Жеклин Кармен өмнөх тоглолтын дээр 12 оноо эхний үед авч эхлүүлсэн нь цувралын 1 дэх тоглолтоос тис өөр эхлэл болсон. Харамсалтай нь бус тоглогчдын нөлөө хангалттай сайн байж чадаагүй. Тунгалаг гар дээрээс бөмбөгийг аваа дахиад Соццгийн заслаа бөмбөг шилжээд талбайн баруун тишээ өрөөд ирсэн. За тэд Болридны алдаа болжээ. Үсрээд очлоо. За энэ дэр бол ялч биеэд очиж чадаагүй хинээр сэрээ яваад ирсэн харагдаж байна. Довтлооны өмнөхний алдаа нүрийн шугнаас бөмбөг тоглолтод оролцуулсан 14 секунд хугацаа байгаа. Эхний тоглолт нь 31 оноо авч гайхалтай байсан. Өнөр зэ 2 дахь тоглолтын дээр алдааны асуудалд орсон улмаар яг үндсэн сайн тоглолтоо гаргаж чадаагүй. Өнөөдөр алдааны асуудал дахиад бас манай хөтлөгчдийн манай онцолж байсанчлан тоглолтын хувь заяанд ихэх нөлөөлнө. Жавжнаас тунгалаг шийдсэн 3 оноо 3-2. Тоглолтыг яалч ингэ сайн эхлүүлэх ёстой баг нь бол яалч 10 та. За гэхдээ 6-аас гიშгсэн гэж үзээд 20 оноогоор тооцож байгаа юм байна. Тийм байна. Энэ тоглолтод бол бас зайлшгүй тунгалгийн шийдэлтүүд зайлшгүй орох шаардлагатай. Хулан гоё эрэг сайн алдааг салгалаа. Давхар хамгаалтнаас бол үнэхээр амархан гарч байна. Цувралын туршид хулан дээр Соццэг хамгаалж таарж байгаа. Гэхдээ Соццгийн хамгаалтыг хулан ер нь юм чинээ тоохгүй байхаа гэж хэлж болох байхаа. Яаж аль тал руугаа бол аль тал руугаа маш амархан өөртөө боломжуудыг үүсгэж байгаа. Эхний тоглолтын дээр 35 оноо авсан, дараагийн тоглолтын дээр мөн 20-с дээш оноо гэд ямар ч ядах юмгүй тоглож байгаа. Зайлал багийн дасгалжуулагч бидэнд харагдж байна. Надревич дасгалжуулагчид бол өмнөх тоглолт бас нэлээд бухимдалтай гарагдсан шүү. Тэгээ ер нь хамгийн сүүлд Pirates-ийн эсрэг хийсэн 7 дахь тоглолтод маш их баярлсан байх. Бусдаарч маш их стресстэй, уур уцаартай л байгаа харагдж байгаа. Уг нь түүний хувьд бол сонирхуулахад эмэгтэй лигийн ахлах дасгалжуулагчийн эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа анхны тохиолдол гэж байгаа. За өмнө нь Европын Итали, Грек, Франц гэх лигүүдэд 17, 16 хүртэлх насны багууд дээр болон мэргэжлийн түвшний багууд дээр ахлах дасгалжуулагчийг хийж байсан. Туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан ийм эрхэм байгаад байгаа. Тэгээ анх удаага эмэгтэй багтаа ажиллаад ямар тач
одоо анх удаа Арвтыг бас финал шалгаруулад байна. Энэ нь бас багийн түүхэнд үлдэх, томоор үлдэх одоо дасгалжуулагчдын нэг болж үлдэх нь ойлгомжтой байх. Бөмбөг таслагдсан урдан давлаан гараад ирсэн Болор Эрдэнэ амархан байна. Келли Чуаны гой дамжилт байлаа. За маш богино хугацаанд 8-2 болголоо. Арвтаг завсарлага авъя гэхээр дэндүү эрт байгаад байна. Яг л ийм нөхцөл байдал хэдэн ч удаа давтагдав да. Соццэг. Голд Жеклин Карманд гой дамжилт гараад өгсөндөө солгоо гаралтын гарын оролтын амжилттай нэмээд алдаг салгасан. Зарим гол бужигнуулаа Жеклин Карманд өөрийгөө их гой суулж чадлаа. Келли Жон хамгаалтнаар хоцорсон байгаа харагдаж байна. Будагтай талбай хоёр тоглогчийн өөдөөс солгоо гарын төгсгөл оруулсан. Жеклин Карман нэмэлт шидэлт амжилттай болсон. За Жеклин Карманы яг мэрэгжлийн замлах одоо хоёр дахь яг лиг нь бол манай Монгол Улсын лиг бол болж байгаа. Өмнө нь Сербийн лигт бас тоглож байсан харьцангуй бас залуу тоглогч. Тэгээд түүний хувьд Монгол за 3 оны шилд Келли Чон оновчтой болгосон. Монголд ирсэн ирэх болсон гол шалтгаан бол хов чонхрууд багийн тоглогч Рейли Росстой ер нь холбоотой гэж хэлж болно. Рейли Россын одоо найз бүсгүй нь Жеклин Кармантай хамт тоглодог байсан гэлүүд энийг баг. Тэгээд улмаар яг ийшээ ирэх саналыг тавиад ингээд Монголын лигт ирж тоглож байгаа. Оны шилдэг тоглогчоор чалгарсан, онооны лидер болсон гэд уг нь амжилт бүтээл бол сайн байгаа. Гэхдээ баг нь одоогийн байдлаар бас финалт хараахан хожиж чадаагүй явж байна. Өнөөдөр их л өөртөө өндөр босго цензур тавьж гарч ирсэн болов. Тэгээд өөр нэг их сурвалжлыг сонсоход бол одоо Рейли Росс болон Жеклин Карман бол нэг агенттэй гэж бол сонссон. Тийм ба. Рейли Россын бас төрсөн дүүн алах хөглөлийн лиг тоглож байгаа. Энэ орон дахиад шидэлт амжилттай болсон. Онооны зүрх улам бүр холцсоор 9 болоод холдлоо. Келли Чоны дараалсан холын шидэлтүүд. Энэ тоглогчийг ингэж суулсаа орхиж болохгүй гэдгийг хоёр багийн тоглогчид, дасгалжуулагчид, Арвтынхаа ер нь бүгдээр л маш сайн мэдж байгаа. Гисэн хэдий ч уур чадварын зөрүү те бусад зүйлсээр л илүүрхэж яг ингэж гарч ирээд байгаа юм. Нөгөө талд нь Соццэг 20 олгомтыг оноогоо ахиуллаа. Болор Эрдэнэ Галдрис Келли Чуанаа дахар хамгаалалт ойрхон байгаа нэг дохиж аргалаад за задлсан дамжуулалт харах дамжуулалт болсон. Хурдан давталгаан Жеклин Карман нэг эсрэг нэг хулангийн өдөөс Жеклин Карман өөрөө дайрсан. Карманы давталгаан амжилттай. Олон хамгаалтанд үүнээс илүү зүйл хийх боломж олгосонгүй те маш их хэрэгэлзүүллээ. Үндсэн солгоотл руугаа явах гэдэг юм шиг болонготаа л баруунаараа төгсгөж чадлаа. Бас ур чадвартай гэдгээл батлаа дахиад харууллаа. Ариун цэцгийн дамжуулалт хүлээн авч чадсангүй ээлж нэг сайн хамгаалалт Арвтынхан сэргээд эхэллээ. Өмнөх тоглолтуудтай харьцуулах юм бол ариун цэцэг энэ аврагын цоврал дээр анх удаага ийм сулхан эхлэлийг хийж байна. Гисэн идэж бүтэн тоглолтын дор хийм байна гэсэн үг биш шүү дээ ариун цэцгээд. Карман Соццгийн сландер номингийн сландер хамгаалалт солигдсон. Өнөр сая Болор Эрдэнэ эсрэг дайрчаар задлсан. Гой сулсан тунгалаг 3-аас суувсул хоолын шидэлт нь харин цагиргаансангүй. Гэхдээ хоёр дахь уламж үүсэн. Дахиад давтлага алчлаа. 3 дахь уламж дээш явсан давтлага байдгүй. Хоёр өндөр тоглогчийн өөдөөс будагтай талбайгаас дайраад алдаж байна. Их л сонирхолтой шийдвэр байлаа. Нөгөө талд нь Келли Чон алдсан хулан будагтай талбайгаас ирнэ. Дулаан Амазонсын хамгийн нургалаг тоглогч нь биш. Гэхдээ сая Арвтын 4 тоглогчтой үсрэхэд бүгднгээс нь илүү өндөр байлаа шүү дээ. За шүүгч техникийн алдаагаар торгож байх юм. Тунгалаг уу? За Арвтын ахлах дасгалжуулагч Надарийн үеч техникийн алдаагаар торгууллаа. За бодвол тэгээд тоглолт ихснээс хойш л их л эмоцтой байсан. Шүүгчд анхааруулж байгаа л техникийн алдаагаар торгосон болов уу гэж таамаглаж байна. Өөрөө бол итгэж чадахгүй бол зогссон шүү дээ, тийм. Яг юу болсон нь бол төдийлэн сайн мэдсэнгүү. Одоо бол их тайвшраа суудсан байгаа харагдаж байна. Биеийн хилэмж байгаа байдлаас нь харахад бол шийдвэртэй огтхонч санал нийлэхгүй байгаа нь илт мэдэгдэж байна. Өнөр сая. Зарвтаас ямар тоглогч нарцгаж Жеклин Карман 3 дээр суларсан. Хоолын шидэлт амжилтгүй самраас номин тэмцэн болж хулан аваад хурдан тоглох эхлүүлсэн. Онлбаатрын хулан Бацоожийн Болор Эрдэнэ, Баатрын Болор Эрдэнэ төгсөн. Келли Чон гар дээрээс бөмбөгийг авсан. Хамгаалагчаа сольсон. За буцаад тунгалаг хуулан дайраад явцсан. Хуулангийн давталгаа оновчтой. Хүчтэй ч юм, хурдтай ч юм, ур чадвартай ч юм да хулан. Үнэхээр маргах зурлаа. Зөрөөд өнөр сая хурдан дайраад орсон. Гой дамжууд ирсэн. Соццэг будагтай талбайгаас оноогоо авлаа.
За өндөр цагийн яг энэ бужигнуусан тоглолтоос хэрэгтэй байгаа ялцчихв. Эсрэг багийн хамгаалтыг задлах одоо хамгаалтыг илүү сарниулахын нөлөөллүүд нь багт бол эргээр нөлөөлнө. Болор эдэн илүү алхахад ойрхон байлаа шүү. Болон Жеклин Кармен хамгаалж байгаа. Болор эдэн дээр алдаа алсан. Нам гараараа тулаад алдаа гаргачлаа. Шууд амжуултын Platinum Event итгэж дасандаа буухан M-Bank. За эхний үеийн одоогийн 6 орчим минутын байдлаар харах юм бол ер нь Bright Kennedy бол том утгагүй болж гэнэ ойлгомжтой. Будагтай бол илүү Улаанбаатар Амазонс баг бол илүү их чадаад байгаа. Кармен урагшаага давуулаад өгсөн осод хэсэг 3-лууга татаад чидсэн хоолын шидэлтэн царигт орсонгүй. Тунгалаг гэтээ болор эднээс нээгүүд авчлаа да. Хоёр тууламж. Энэсээ доктор шийдсэн. Содцэг тэгээ довтлогон дээр ийм гоё итгэлтэй эрч хүчтэй эхлүүлж байгаа нь бол Арвтын том давуу тал шүү. Дамжуултууд гоё 1 секунд байгаа. Шидэж амжсан юм байна. Жеклин Кармны хоолын шидэлт оновчтой багаас сэргээж чадлаа. 14-18. Цаг дуусчихсан үед нэг чухал шийдлийг оруулж чадсан. Зөрүүд одоо хамгаалах хэрэгтэй дээ. Улаанбаатар Амазонс угаас ариун цэцэг шахаад явсан довтлогоо хэмжлэхгүй 2 тууламж алдаа гарчлаа. За яг энэ Будагтай талбайд өөрхөн шахаж байгаа тоглолтууд нь бол бараг л хамгаалах боломжгүй мэтэл довтлогоонууд л та ялчгүй. Хоёр хамгаалагч тулаад үсэрсэн үнэхээр арга байсангүй. 2 оноотой тоглолтыг эхлээс ариун цэцэг торгуулийн 2 шийдэлтийг гүйцэтгэх нь. За Артваг ихний солилцоогоо талбай дээр оруулж ирж байна. Солонгыг оруулж ирсэн. Будагтай талбайд хамгаалтан дээр илүү нөлөөг үзүүлэхээр л орж ирж байгаа тунгалаг сэлгээний сандалгаа шилжлээ. Тунгалаг суусан үед одоо өнөр заяа. Содцэг Жеклин Кармен гурав довтлооны гол ачааг үүрэх ёстой. Ялангуяа өнөр заяа маш даруухан ихлүүлээд байна. Ариун цэцэг ихний торгуулаар орсон. Хоёр торгуул мөн амжилттай болсон. Их өндөр оноо олтоос тоглолт эхэлж шүү. Нэгдүгээр үед усад 3 орчим минутын хугацаа үлдсэн байгаа. Амазон Ализины 20 оноо төрсэн өнөр сая. Баруунда дайж ороод жавжин дээр сулалцсан да солон суувсал их тухтаж идсэн холын шидэлтэн харамслаа орсонгүй. Хатгсан бөмбөг болор эрдэнээр ирсэн. Ийм их боломжуудыг зайлшгүй ашиглах хэрэгтэй байна да. Кейли Чон 3 хамгаалагч ойрхоо очлоо. Задлсан нэг тоглог сулрах ёстой. Арай удцсан хулан жавжин дээрээс болор эрдэн шидэлтэй алдаж байна. Ариун цэцэг хатгаад авахд ойрхон л байлаа шүү. Гэтэ Содцэг маш сайн хашлаа. Хамгаалтан дээр ингэж идэвхтэй байх юм бол Содцэг бол харин аюултай байж болно. Өнөр сая алдаа гарчлаа. Ариун цэцэг тэрхий шунаад яваад орчлаа. Солилцоогоор Bright Kennedy талбайд орж ирэх бэлэн болсон байна. Bright Kennedy-ийн хувьд бол харин яг энэ финалийн цувралд Арвт багаас хамгийн сайн тоглож байгаа тоглогч шүү. Будагтай талбайд ялангуяа Амар Робинсон бол хамгаалтан дээр ч тэр довтлогон дээр ч тэр бол бүрэн илэрхийлж чадаад байгаа. Эхний тоглолтын дээр Bright Kennedy-гийн сул шидэлтүүд нь орж байсан. Тэгэхэд улам аюултай болсон. Гэхдээ хоёр дахь тоглолтын дээр Будагтай талбаар огт дайралгүйгээр хэцүү байдлаас хамгаалагчдаа шидээд алдаад улмаар өөрийнхөө тоглолтыг баг зэрэг унагцсан ийм тохиолдлуудыг бол ажигласан. Тэгэхээр өнөөдөр илүү л дайрах хэрэгтэй байна. За яг л энэ тоглолт шүү дээ. Алдаа болсон. Ариун цэцгийн ингээд хоёр дахь алдаа болж байгаа юм байна. Ялангуяа Амар Робинсон байхгүй үед бол Будагтай талбар илүү дайрсан нь бол багт илүү бас ашигтайгаар нөлөөлнө. Шууд амжуултын Platinum Event итгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors мөн Platinum Event итгэгч Зөв Монгол брэнд уламжлалаа дээдлийн зөвхөн шинэлье. Bright Kennedy ихний шидэлтэд оруулсан. Өнгөрсөн цуврал Pirates эсрэг бол яг буруу санаагүй 6 дахь тоглолтоос эхлээд бол маш сайн тоглолтыг үзүүлээд яг цувралыг эргүүлсэн шүү дээ. Тэгсэн. Надревич тасгалжуулагч бас л Bright-ийг яаж ашиглах уу, хизээ ашиглах уу гэдгээ маш сайн тооцоолж гарч ирж чадсны илэрхийлэл баг. Олон нэвтрүүлгүүдээр манай хүүп нөөц дээр ч гэсэн тий Bright Kennedy магадгүй илүү өмнө авчирсан бол гэж яригдах тохиолдлууд ч олон байлаа. За. Хэлбэрхэн байна да. Гоёж тоглох юм аа. Кейли Чон 8 дахь оноо. За хоёр багийн цувралын 4 дахь тоглолт өмнөөсөө бидэнд харагдаад өнгөлөө 2 сарын 15-нд 11 цаг 10 минут бас M-Bank-аар болох учиртай. За үзэгч та бүхэн бас гайхаж магадгүй яагаад ингэж гол хоногийн дөрөвтэйгээ байгаа вэ гэхээр одоо манай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бол хасын хөлгөд баг бол ESL буюу Зүүн Азийн Суперлигийн тоглолтод хүлээн авч тоглоно. Тэр хугацаанд бол лиг маань ойролцоогоор 7-оос 8 хоног засварлах юм хуваартай байгаа. 2 сарын 11-ний өдөр Японы лигийн аврах Токио Албарк багтай тоглох ёстой. Тэр тоглолтын дээр хожих юм бол түүхэнд анхудаа бас
энэ зүүн Азийн Суперлигт хэсгээсээ шалгараад дараагийн төвшөнд гарч тоглох ийм л боломж зөвхөн энэ хүлгүүд биш дараагийн Монголыг төлөөлөн ESL дүрсэлдэх багуудад ч гэсэн чухал ийм тоглолт байх болно. За онооны зэрэг 4 болоод орчихсон байгаа Амазонсын довтлогоо Хэлж Вон. Солонгон эсрэг. За доор шалдаад өгсөн амжилт болорд нь шахсандаа номингоодоос амаргуулах болов гэхдээ эргэж хараад самбардаад өгсөгцсөн. За болордны дундын шидэлтүүд бол ер нь алдсан баг хов шүү тийм ээ. Дээрээс нь насаараа хийцэн юм гэдэг бол өөр юм аа. За дамжуулт эзнээ олсонгүй гэхдээ харин явсаар бөмбөг гаргасан өнөр зай дээр хүрээд ирлээ. Өөрөө солгоо татсан алдсан Bride Kennedy алдаатай. Болордны алдаа болоо да. За өнөр зайн дээр хийшэр довтлогоо алдж байгаа гэж байна шүү. Kelly Chon-ы алдаа юм байна. Bride Kennedy талбай дээр орж ирснээс хойш зөвхөн давуу талыг л авчираад байна одоогоор. Сул тал болж байгаа зүйл огтхон харагдсангүй. Бөмбөг хөрөх болгондоо л үр ашигтай байна. Чөлөө шилэн найдвартай болсон. За уг нь ингэж 10 баг эхний үеийг ойрхон хийж чадаад байгаа. Тэгэл 2 дугаар үеэс эхлээл 2 дугаар хагасан магадгүй эхлэлээс тис өөр болох дүр зураг ажиглагдж байгаа учраас энэ хэмнэлийг 4 үе барих хэрэгтэй. Амазон сул өндөр түвшний бэлтгэлтэй байгаа гэдгийг илэрхийлэн 4 үе барьж чаддаг. 10-ын харин одоо тоглолтоос тоглолтод өөрчлөгдөх шаардлагатай. Ариун цэцэг доор давлаад гисэн холон солонгон эсрэг алхандаа томруулаад явсан. Гэтэ довтлогоороо алдлаа. За хурдан довтлох нь өгсөн ерөнхийдөө цагаа барьж байгаа довтлох бол 10 дугаас өнөр заяа. Довтлого бол үндсэн секундын хооронд 8 орчим секундын зөрүү байгаа юм байна. Өнөр заяа болордны эсрэг өдрөг бөмбөг удаасандаа Bride Kennedy холонгийн өдөөс ашгаа тоглож боломжтой эргээд дундаа шидэж байгаа маань шидэлтэн сайрагт унсан. 24-22 ердөө 2 хооны зөрүүтэй болгосон. Эхний үе сүүлийн 10 секунд төгөлжиж байгаа. Kelly Chon заслаан дуудсан болорднээс тунгалаг. За ямар гоё мэдэрдэг юм бэ. Гэхдээ шидэлтээ алдсан. Bride шидэж амтсангүй. Цагаа анзаарсангүй бол та. Гисэн хидэж 10-ын эхний үеийн төгсгөлийг маш сайн хийлээ. Amazon баг тоглолтод тэргүүлсэн хിവэр 1-р үеийг дуусгалаа үзэгчтэй 2 минут завсарлаад эргээд уулзъя. Завсарлын хугацаа дуусч 2 дугаар үе ихэд бэлэн боллоо. Ердөө 2 хоононы зөрүүтэй 24-22 10-ын эхний үеийн сайн төгсгөл. Bride Kennedy, Jacqueline Carmen 2 аль нь хийх ёстой зүйлээ маш сайн төгс хэмжээнд хийсний ачаар ойролцоо явж байна гэж хэлж болох баг. За одоо энэ 2 дугаар үеийн эхлэл бол маш чухал. Эхний 2 тоглолт нь бол яг л 2 дугаар эхлэл ихэд бол хэмнэлийг алдсан байгаа. Одоо үеийн эхлэлээс сайн тавих шаардлагатай байна. Тунгалаг болор цэцэг эсрэг болор цэцэг өнөдөр анх удаа талбай дээр гарч ирсэн байгаа харагдаж байна те. За сод цэцэгийн оронд 2 оног авсан. Хамгаалж нэг суулгаж хараглаад тоон нарцыг тэнцүүлсэн 24-24. Хоёрын 6 тоноо боллоо. Алдааны асуудал төдийлөн оролгүйгээр оноогоо ахиулаад байна. Сод цэцэг өсөлтний өөрчлөлтийг өөр дээрээ хийж гарч иржтэй. Хуулан зам дээр явжлаа. Хийж дуусааг байхад сод цэцгээс 2 дахь алдааг нь гаргуулчлаа. Сая бараг самбарны өөдөөс одоо хийх хэцүү байдлаас хийжлээ. Тунгалгийн алдааг үзсэн юм байна шүү. Сод цэцэг бол тэр тохон задраад ижтэй л гэдгийг шүүгчид хэлж байна. Amazon багийн энэ өмсгөл дээр байгаа зүүн талд нь байгаа тэр 2 од бол мэдээж 2 удаа эзний дээдлийг төрүүлсэн гэдгийг нэлтгэж байгаа бах. Энэ бөмбөрөөр явсан ухс хийсэн байгаа харагдаж байна. Гэтэ тэр шуун дээр нь бараад бас татцсан байх магадaltaй баха. Өнөр заяа болордыг аргалаад өөрөө дайраад орсон гоё довтлогоо байсан. За Бацоожийн болордыг бол тэр нь хурдаар хэлрэх хандлагатай биш шүү. Тоглолт ихнээс бол ийм туршлагатай шигшээгийн хэмжээний тоглогч учраас түүнээс яг л ийм тоглолт хэрэгтэй. Маш том анзааллыг үзүүлж байж л за ариун цэцгийг шидэж байхад сод цэцэг алдаа гаргачлаа. Одоо харин сод цэцгийн 2 дахь алдаа болж байна. Оцорцсон юм байна.
Энэ товтлогон дээр бол ариун цэцгийн шиднэ гэж бодохгүй илүү шахаад дайраа тоглох болов гэсэн бодолтойгоор өөрөө ирэхгүй яваад орчих шиг боллоо. Ариун цэцгээр маш богинохон хугацаанд ухаалгаар сэтгэж алдааг салгасан. Арт баг өнөөдөр өөр нэг онцлогох зүйл нь гэх юм бол улирлын туршид өмсдөг үндсэн өмсгөлөө өмсч гарч ирсэн байгаа харагдж байна. Эхний хоёр тоглолтын дээр финал зориулсан анхны хаврагын цувралынхаа хоёр өөр онцгой өмсгөлүүдийг өмсч гарч ирж тоглоо хожигдсон. Ариун сарын 6. Ариун цэцэг хоёр дахь шийдэлд орсон. За онооны зэрэг буцаагаар болоод болж ирсэн байгаа. Өнөр заяа Ахрам малтнаас задлсан сод цэцэг. За Bright Kennedy рүү давуулж өгөх болохгүй байна. Тунгалаг бөмбөг алдсан гэсэн бөмбөг алдчихлаа. Булар цэцгийн гар идэвхтэйсэн. Зэрэг Амазонс ногтлоо. Доор давуулаад гэсэн ариун цэцэг шахаад тоглож боломжтой. Задлж байгаа маань Амар Робинсон зүүнрээ дарихсан алдаа боллоо. Маргаан байхгүй алдаа. Гэхдээ Bright Kennedy бол Amari Robinson бие хүчээр тэгж амархан илүүрэх боломж олохгүй гэдгээл мэдрүүлэх гэж энэ алдаа хийлээ шүү дээ. Эхний контакт дээр бол шууд хоёр талаас мөргөлдөд. За доошоо өгцөн ариун цэцэг. Ариун цэцэг ийм юм алддагын бие. За өөрөө ч их бас баяхан зуршлах гэж байгаа харагдлаа. Царайных нь хөвлөөс харахад бол хөлбөр бол маш гоё хэрэгцсэн суугсан байсан. Тэгээд давуулаа цацчихлаа да. Бөмбөг дундаа болоод Амазонс түлдсэн. Хулан шидсэн болор цэцэг уг нь холбон тоглогч шүү дээ гэсэн хэдий шиг ингээд будагтаалбаа тэмцээд бөмбөгийг олж ирэхдээ гаргууд доошоо өгсөн өндөр намын зүрх байлаа. Бөмбөг аваа залхаас өмнө алхаад илүү алхаад улмаар бөмбөгөө хураалгаж байна. Улангаас тогтмол ажиглагддаг зүйл бол энэ дээ. Аравтын товтлогоо сод цэцэг. Сүүлийн 2-3 товтлого Bright Kennedy-д өгч чадсан. Гэхдээ тунгалаг доор гоё юм боловч довтлсангүй задлсан. Солон 3 шидэлтэн амжилттай болсон. Чухал шидэлт байлаа. За уг нь 3 оноогоо авч чадлаа. Гэхдээ Надарович дасгалжуулагчийн хүссэн довтлогоо бол биш байлаа. Тунгалагыг будагтаалбаа тэгж сул байхдаа өөрөө довтлооч л гэдгийг сая сануулж хэлж байгаа шиг байна. Алдаа болчлоо. Аравтын 4 дахь алдаа. Тунгалагын 2 дахь алдаа болж байгаа. Өөрөөсөө биеийн хүчээр илүү нуруулаг бөмбөгөө сайн эзэмшдэг ийм тоглогч хамгаална гэдэг хэцүү л дээ. Хэлгүй яах вэ? Амазонс багаас нүрийн шугнаас гаргасан хулан болор цэцэг. За 10 багийн хамгаалтын шилжилт бол тун даг үргэлжлээд байгаа. Энэ Amari Robinson холын шидэлтэн цагт донсон. 3 онооны хариу 3 оноогоор барьж чадсан. Буцаад 3 онооны тэргүүлийг авлаа. Амазонсын 5 тоглогчоос магадгүй хамгийн одоо сул тааруухан 3-ын шидэлтийн гүйцэтгэлтэй байж болох нь уул нь Amari Robinson. Гэтэл сая тэгээд тэр өндөр тоглогчийн гарыг давуулаад шидэж байгааг харж байгаа. За сэлгээний оноо 11-ийг Амазонсын гарааны эдэн л тоглож байгаа юм байна. Ариун цэцэг шахаад явсан, довтлогоо алдсан, 2 тулгамж үлсэн, довтлогоо харуулж чадлаа. Яг энэ эхний довтлогоо алдсан ч гэсэн 2 тулгамж үлгэнхээр савсгаж чадж байна ариун цэцэг. Өнөр заяа дараагийн шүхлийн дуунаар номин талбайд орж ирэх юм байна. Өнөр заяа одоогийн мэдрэл 2 оноотой давуулаад өгсөн Bright Kennedy давхар хамгаалтанд орсон да наан задлуул явах байсан бол доо гэхдээ алдааг салгаж чадсан. Amari Robinson гараа өргөл зогсож ийсэн штэй л гэж хэлээд байх шиг харагдлаа. Харъя. За гар баг зэрэг буусан гэж үзээд тэр шидэж байгаа гарын дээр хөвцсөн л гэж үзсэн юм болоо да. Намын орж ирсэн солонго намын амраах богино хугацаанд бол тийм ч муу байсангүй. Боломжийн тоглолтыг үзүүлээ сэлгээний саналгаа суулаа. Bright Kennedy-гийн туруулууд бол өнөөдөр үнэхээр найдвартай байна. Ализины 9 оноотой болсон 10 дахь оноо авах боломж өнөө нэрлээ. Хоёр шидэл хоёул амжилттай болсон. Bright-ийн байгаа байдал харц гээд төвлөрөл маш сайн байгаа харагдаж байна. Шууд амжилтын платинум үлддэгч таны дижитал аялын итгэл түнш IT Zone та компьютер принтер ухаалагдах хөрөмжүүдээ IT Store-оос аваарай. Тоглолт эхэлснээс хойш хэдэн ч удаа ариун цэцэг доор ингээд алдчихвнаа. Сая бол ариун цэцгээр довтлогоо алдсангүй найдвартай төгсөж чадсан. Яг л одоо адилхан байдлаар алдчихад энэ шүү дээ. Нэг л слам дээрээс алдчихад байгаа. Right дахиад аваад шуу шидсэн. Сул байх юм бол шидэхээс огтхон ширгэлцэхгүй байна. Надарович дасгалжуулагч ерөөсөө довтлоод байл гэж гаргасан байгаа харагдаж байна. Алдаатай төгсгөл байхад ойрхон байлаа. Гэхдээ шүгэл дуграагүй.
Харин завсарлага захиалж байгааг шүүгч мэдэгдэж байна. Завсарлагын дараа эргээд болцъя. Завсарлагын хугацаа дуусч байна. Онооны зэрэг 7 болж холдсон минут бол надрын хөвж тасалж болж маш хурдан завсарлагыг захиалсан. За өмнөхд хоёр тоглолтоо харьцуулах юм бол харин завсарлагыг хожуу авсан. Ер нь бас эхний үеийн сайн болсон болохоор зүрх түндээ завсарлага болох бүрэн боломжтой. Энэ довтлооноос ихээхэн зүйл хамаарах гад байна. Завсарлагын дараа юу ярьж бэлдэж гарч ирэв гэдэг. Соццэг. За Bright Kennedy-гээс аслан аваад зүүн руугаа явсан. Яг зүүн рүүгээ явах юм бол соццгээс довтлооны санаачлага огцомж гарч ирэхгүй дээ. Дундаас хоёр хамгаалагчийн гарыг давуулаа шидлээ. Маш өндөр түвшний гүйцэтгэл байна. Зэрүүд Амазонс багаас болор ирдэн дамжуулалт таслагдах төгссөн. За Bright Kennedy бол 3 дагаж гарч ирээд ойр хамгаалтыг хийгээд байгаа. Болор цэсэг 3 лугаа задлсан. Бацоочийн болор ирдэн 3 дээр суларчлаа. Голын шидэлтэн саярт унсан. Яг оноо ойртоо тоглолтын хэмэл ирэх үү зөрөөд өөрсдөө аравтайхан алдчихад байна ялтчгүй. Ийм хэмжээний том зай өгөө шидүүлэх юм бол чалгүй гэдэг хэцүү л дээ болор ирдэн. Өнөр сая бас маш яасан шидэлт ирчүү дээ. Амазонсоос онооны тэргүүлийг 2 ондоо тоол оруулах боломжтой байсан хөлрөг бөмбөг сатулсан. Болор цэгийн намжуулалт байсан харагдаж байна. Энд дэр бол болор эдний Баатрын болор эдний бараг заснаа ороогүй зүгээр хоёр хамгаалагчид ойлголцоог алдсан байна шүү дээ. Тэр нь 3 оноо болоод хувирцсан. Холон баруунда дайрсан. Холон завжрууга гой задлсан илүү дамжуулалт болор эдэн дахиад суларсан. Голын шидэлтийн удаад амжилтгүй. Кеннеди самбраа манлаа. За одоо оноог нэг хөдлөхгүй бол улмал холдох гээд байна. 10 болоод нэг алдчих юм бол маш хэцүү болоод байгаа шүү дээ. Өмнөх тохиолдлуудаас авч үзэхэд Bright-ийн заслааны алдаа боллоо. Центрис Хари. Хөдөлгөөнтэй заслаан байсан гэж үзсэн бол удаа сая. Болор эдэн за таархан дамжуул болох төгсөндөө. Амар Робинсон 3 дээрээс энэ одоо зүүндээ дайраад орсон зацаа нэг цөм мөрөгсөндөө задлсан болор цэсэг 3 дээр сууларчлаа. Голын шидэлтэн зарягд унсан. Улаанбаатар Амазонс багаас дараалсан 2 голын шидэлт ирсээр онооны зүрх 11 болж холдлоо. Bright Kennedy сая болорцгийг шиддэг гэдгийг мэдэхгүй байх ч боломжгүй байх та. Нэгэнтээ хамжиж очихгүй гэж үзээл явсангүй бол та. Тунгалаг хариу шидэлт байдгүй. За яг ингээл өөрсдөө манай хурдан ойртуулах гад хариу шидээд алдаад хараад маш амархан аравтынхаа онооны зүрх хол алдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр бөмбөг таслагдсан хурдан тоглоонд хүний илүүтэй байгаа хулан өөрөө дайрсан амархан байна. Дараас 8 онооны зүрх улам бүр холдсоор байна. За Нандрын тасалжуулагч ойрхон 2 завсарлагыг бол хүсэхгүй байгаа нь бол ойлгомжтой. Ер нь энэ тоглоог нэг хараад болохгүй завсарлага захиалах баха. Давуулаад гэсэн Bright Kennedy ямар нэг алдаа байсангүй сайн хамгаалалт болсон. Сая ямар Робинсон ямар ч илүү үлсээсэн дээ. Хил алхачлаа болорч зэрэгэлдсэн баха. Шууд амжилтын гол ивент тэтгэгч хамтаа төрүүлж авах нь Unitel мөн гол ивент тэтгэгчээр Саксонгийн спортыг дэмжигч хамтдаа Илонттай Coca-Cola ажиллаж байна. Намгийн тоглолт өнөөдөр харавтаас төдийлөн сайн харагдахгүй байна. Яг нэг өөрийнх нь хоёр дахь боломжинд тэмцдэг те будагтаад байрлал зөв үзэлж байгаад давуу тал үүсгэх тоглолтыг бол харж амжаагүй шүү одоогоор. Bright Kennedy дайраад явсан. За хоёр дараалал довтлого алдсан. Энэ удаад алдаа салгасан. Довтлогоо эхлэхээс өмнөх үеийн алдаа юм байна. Улаанбаатар Амазонс багийн алдаа ингээд 2 болж байгаа юм байна шүү. Нэг шамаас ингэ тоглолт оролцуулах болжээ. За энэ дэр бол та байсан гэж үзээгүй. Энд ороод солдоод шууд дэш явцсан. 2 дугаарын 6 минут 47-оос хойш 10 оноог Амазонс хилээ авсан байгаа харагдаж байна. Будагтаад бод номин болор эдний эсрэг бөмбөгөө барьчлаа. Тунгалаг довтлооны скон 10-аас доош унтсан асууд цэцэг. Bright-ийн засланыг ашигласангүй задлаад өгсөн тунгалаг хамгаалагч байсан. Голын шидэлт нь амжилттай болсон. За хэцүү үйлээс шидэлтээ унгаачлаа. Том чухал шидэлт байлаа да. 10 онооны зүрх
10-10-аас дээш ингээл алдчих чадхаар хэцүү болоод байгаа. Улан Амари Робинсон хариу шидэлт байдгүй. Хурдан довтлогоо эхлүүлсэн өнөр зайгийн дамжуулалт яг л гарт нь ирлээ. Брайд Кеннеди төгс довтлогоо байна. 8 онооны зөрүүлсэн Артваг завсралгаа захиалаагүй ч гэсэн одоогийн байдлаар ингээд харах юм бол сайн хэрэг боллоо. Зөв шийдвэр боллоо. Нөгөө талаас Гарсиа дасгалжуулагч ярилцахыг хэлээд үзлээ. Шот дамжуулалт Завсралын хугацаа дуусч байна. Онооны зөрүү 8 болж ойртсон. Франк Гарсиа дасгалжуулагч тэр тулд завсралыг захиалсан. Шууд амжуулалтын гол ивент тэтгэгч Чундурлам амтыг зөвхөн KFC-гээс Амазон сугаас сулан болритнээс мөн үзүүлжээ. Давуулаад өгсөн Амари Робинсон дундаа шидэлтэй алдсан. Нэмэн хамгаалал самраа авсан алдаа гарлаа. За 10-ын харин дараас хэн хэдэн сайн хамгаалт хийжлээ шүү те. хэлээ сая бол бас тэгээ дээрэс нь Амари Робинсон ийм сул давталгаануудыг тийм ч олон алддаг тоглогч биш. Дундаас сув шидээд алдаж байна. Энэ боломжийг л ашиглах шаардлагатай. 10-ын давталгаан дээр тийм ч асуудалтай биш байна гэдгийг энэ тоглолтын авсан онооноос нь харж болох бах. Брайдын шийдэл угааж байгаад орсон. 3 оноо, хувийнх нь 17 тоноо боллоо. Сэлгэнээс гарч ирж тоглож байгаа гэхэд маш сайн эхлэл. Зэрэг болрит нь хамгаалтыг хөмсөн задлсан бөмбөг Амари Робинсон намхан хамгаалагч байсан гэж дахиад задлж байгаа маань хулан жавжин дээрээс хуулын шидэлтэн саярах дунсан алдаатай байж болохоор байлаа да. Олон за нөгөө талд хурдан давталгаанд эхэллээ. Яа гоё алгасан да өгнө. Төсөглөн харах амжилт болж чадсангүй. Тоглолтын өмнө нэлээд хурдан болоод ирсэн байгаа. Болрит нь Яг л өөрийнхөө хийдэг үндсэн баруун тал руугаа аллаа штэ. Өндөр хамгаалагчийн үүдээс давуулж цацсан хэрэг хэцүү байгаад байна. Нами сайн хамгаалцсан. Ахаад урагшаа хурдан давталгааг эхлүүллээ. Соццэг 2 өндөр хамгаалагч ирсэн. Брайд дундаа сүсрээ чидсэн. Брайдын шийдэл угаагаа гарчлаа. Минутын Улаанбаатар Амазонс байгаас тоглолт гэж яарахгүй. Хэсэг сая хідэн давталгаан дээр их бужигнуулсан 10-ийнхаа одоо нэлээ тогтоогоод ирлээ. Амари Робинсон доор алдаа салгасан. Нэмэн яалч бие хүчээр илэрхийлээ. Байрлалын ч даваатай байлаа зөв газраач эзэлж чадсан. Нэмгийн хувь алдаа ингээд 2 болж байгаа юм байна. 10-аас багийн гол тоглогчд болох Соццэг тунгалаг Нэмэн гэсэн тоглогчд 2-2 алдаатай болчихсон. За бас Брайдын алдаа 2 болж байгаа юм биш үү? Одоо үлдэж байгаа яг энэ минут 30 секундын хугацаанд бол аль болох алдаа гаргахгүй л үе дуусгах хэрэгтэй. Амари Робинсон гэнэ шийдэл амжилттай. Дөнгөж ойртуулж ирсэн онооны зөрүү маш богинохон хугацаанд Амазонс ахаад дарав руу аваад ирлээ. Эхний хагас 90 секунд дутуу. 10 онооны зөрүүтэй. За одоо энэ 90 секундыг ашиглаад нэг 5-6 руу ойртуулаад дуусгах юм бол 2 дугаар хагас. Бидний хүссэн хүлээж ирсэн өрсөлдөөнтэй л болох магадлал нь улам ихсэндээ Брайд дундаас үсрээ шийдсэн. Алдхаа мэдгүй довтлчийн доог нь Довтлооны гүйцэтгэл бол үнэхээр супер байна. 19 дахь оноогоо авсан. Зөрөөд одоо Брайд оноогоо ахиулж байгаарсан хамгаалах хэрэгтэй байна 10 дахь багаараа. Задлаад өгсөн энэ удаа урт насан хажуугийн шугам ашигчлаа. За урт насан бас талбайд орж ирэх гэж байгаа сая л орж ирэх үү те. тэглээ. Бөмбөг даагуутайгаа өрөөд бөмбөг алдчих байгаа юм байна. Олон минут ашиглахгүй байгаа нь их л хачирхалтай юм Франк Гарсиа дасгалжуулагч. Урт насан бол за өнгөрсөн жилийн финалд бол үнэхээр сайн тоглосон шүү дээ те. Тэгсэн. Энэ нь бол бараг бас цувралыг эргүүлэх бас гол хүмүүсийн нэг байсан шүү. Энэ өрөөд үзэгчдээ ээлжид нэгэн завсралга захиалагдсан. Завсралгаа араас хэрэг болсон. Завсралгын хугацаа дууссан. Тоглолтын эхний хагас дуусгаад 1 минутын хугацаа үлдсэн байна. 10-ын довтлогоо эхэлж байгаа. Өнөр заяа. Брайдын талаар урт насан гаргалсан шүү. Өнөр заяа. Нэг хэрэгээ задлаад өгсөн Соццэг хөдөлгөөнөөр зөрөөд гоё орсондоо дундаас явуулсан шидэлтэн нөөж яваад гарчлаа. Байж болох. Ихтэйхэн давталгааны сонголт байсан таавхан. Хулан суларсан зүүн 45 дээрээс шидсэн шидэлтэй алдлаа. Робинсон бөмбөг хатгаад харин тунгалаг дээр ирлээ. Хурдан давталгаанд Соццэг үүсэн өгч чадсангүй. За тогтсонч магадгүй зөв шийдвэр болсон баха. Өнөр заяа. Урт насангийн хамгаалалт. Богино зайн бас л гоё хамгаалж ин да алдаа авчлаа. Багийн дөрөвт галдаа.
Гэхдээ алдаа гарах нэг их байсан юм байна. Өнөр зээ шиг ийм хурдтай богино цайнд биеийн чиглэлийг хурдан өөрчилж тоглодог тоглогчд ирэхэд урт насангийн хамгаалалт сая онцгой байлаа. Дахиад тунгалаг шидэж байхад энэ алдаа гаргацсан. 3 торгуулийн шидэлтийг гүйцэтгэх нь болор эдний алдаа. Бөмбөнд нь хүрсэн штэ л гэж хэлж байна. За харцгаая. Энд баруун гарн дээр хүрсэн харагдаж байна. Тунгалгийн труулын ихний шидэлт амжилттай болсон. За хэрвээ энэ 2 шидэлтэд оруулаад зөрүүлээд хамгаалаад дуусгачих юм бол ихний хагасыг 5 оноо зөрүүтэй дуусгах боломжтой. Ер нь яг энэ цуврал байгаагүй хамгийн сайн л ихний хагас нь болж шүү дээ Арафтын хувьд гэж байна. Яг бүтэн нэг хагасын хувьд авч үзэх юм бол эхний тоглолтын дээр нэг 58 дээр онооны зүрх 3 дугаарыг тэнцвүүлж ийсэн санагдаж байна. 3 торгуулийг маш найдвартай шидэж чадсан. За Амазонсын дасгалжуулагчдын баг бүрэлдэхүүн лэрээс бүрэн бүрэлдэхүүнээрээ хараглаад ахлуу дасгалжуулагч Гарсия туслах, ундрах, булган гэд харагдаад өнгөрлөө. Эхний хагас сүүлчэн байж болохгүй зовлон болор эдэн баруун дараад хөөргөд явуулсан алдаа гарчлаа. Яалч хараас нь төлөгцсөн. Өнөр зээгийн алдаа. Хувийнх нь 2 дахь алдаа. Одоо баруун гар бол яг нуруунд нь тулсан яваадсан. Тэрийг мэдрээ шууд ээж явчлаа. Түрүүн холон шидэлтийг оновчтой болгож чадсан. Эхний торгуул оновчтой. Зургааны зөрүүтэй за 10 дахь завсарлага байхгүй учраас шууд тоглолтыг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн үг. 8.3 секунд байгаа. Хоёр дахь нь алдсан. Брай самбраа авлаа. Урагшаа хурдан тоглох нэг тоглогч гарах боломжтой. Тунгалаг байлаа. Тунгалаг өөрөө шууд шидэлчлээ. Шидэлтэй алдсан. Соццог аваад довтолж амтсан шүү. Бас дутаж байна. За ингээд 52-46 6-ны зөрүүтэйгээр их хөвгөө аваатай өрсөлдөөнтэй сонирхолтой тоглолтын ихний хагас байлаа. 15 минут бид завсарлах болон түүний дараа шийдвэрлэх 2 дугаар хагасын тоглолт хүлээж байна.
Иргэн давтамаар л үзэгчтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлэгийн эмэгтэй финалийн цувралын 3 дахь тоглолтын маань 2 дугаар хэсэг эхлэх бэлэн боллоо. Эхний довтлогоо 10-ийн талаас 6 онооны зөрүүтэй байгаа. За энэ онооны зөрүү бас ойртуулах цаахан боломжтой эхлүүлж байна. Брайд дундаас найдвартай байна. Маш гоё шийдэлтүүдийг довтлогооны санаачлагуудыг өнөөдрийн туршид гаргаж байна. Зөрөөр Amazon сугаас Bride Kennedy-г бол довтлогон дээр төдийлсэн хязгаарлаж чадахгүй нь одоо ерөөдөө хамгаалалтын дээрээс илүү одоо их ачаал өгөх гэдэг юм уу тийм бас контактад тоглолтыг үзүүлэх юм бол бас тоглолт нь багасч магадгүй маа харин зэсэг хамгаалах шаардлагатай өөрөө 3 дугаар татаач хийдсэн холын шийдэлд намжилтгүй Номин Самраас Нүзя. Түүн дээр ариун цэрэг өмгөрөө явж байхдаа баруун чихээ эвгүй зөгчих шиг болсон. Барайл яваад байна. Тунгалаг Bride бөмбөг дуудаад авах гэсэн давуулаад өгчлөө. Ямар нэг алдаа байхгүй. Amazon-с бөмбөгийг шилжүүлж байна. Эхний хагаст Bride Kennedy илүү үр ашигтай сайн тоглосон учраас 2 дугаар хагасыг шууд гарааны бүлтгнээс эхлүүлж тоглуулж байна. Jacqueline Carmen сэлгэнээс тоглохоор боллоо. За Улаанбаатар Amazon бөмбөгийн хувьд бол яг тоглолт эхлүүлсэн гарааны 5 байгаа. Kelly Chuan нэг үе ямарч байгаас орж ирсэн байгаа. Баруунда дайрсан. Тунгалгийн өдөөс Kelly Chuan алдаа салгасан. Нэг тэгсэрч яваад л дэш явахад бол шууд алдаа гарч ин да. Яг энэ хөдөлгөөн дээр нь бол шууд хойно үлдсэнийг мэдээд урагшаад дайрсан. Яг чарахгүй алдаа болсон. Тэгээд үзэгчд манаас Kelly Chuan-ыг бас 3-3 тоглолтод сайн мэдвэх тийм ээ. Дөнгөж сайхан бас 3-3-ийн одоо олон улсын 3-3 сагсан бөмбөгийн холбооноос бол яг одоо улсын тоглогчдын шансаа гаргасан. За Вьетнам улсын шансааг бол хэрэгтэй шансааг бол манай үндэсний дээдлэг тоглож байгаа металлын тоглогч нүүнийн дэргүүлж ирсэн бол эмэгтэй Вьетнам тоглогчдын шансааг бол одоо Kelly Chuan их нь бол одоо нөгөө Chuan бол дэргүүлж ирсэн харагдажсэн. Тэр нь бол хоёулаа л одоо яг бас адилхан тоглолтын арга бол уур чадвар сайтай юм хоёр тоглогч байгаа да. Өнөр зэя 20 амлал шиг гоё аргалсан да. 3-ыг нь аргалаад өөрөө дээш явсан. Өнөр зэйг нь довтлоо харамсалтай нь орсонгүй. Орсон бол үнэхээр гоё довтлоо байлаа. Мэдрэхийл бас хэцүү төгсгөл хийх гэж алцах шиг боллоо. Ямар гоё дамжуулт вэ? Бол эрдэн дундаас гараас нүчтэй гарсан Bride авч чадсангүй хулан зүүн хөл хожуугийн сумдыг гიშгэд их л ойрхон байлаа да. Ариун цэцэг 3-аас шидэлтүүд нь хүчтэй болоод болдгоо. Алдаа гарсан довтлог тооцохгүй юм байна. Төрүүлээд алдаа гарсан гэж үзсэн. За хажуугаас түрүүний болрогдны одоо гаргаж байгаа үйл хөдлөл нарах юм бол довтлооны үеийн гэж алдаа гаргаж ирлээ тийм ээ өөрөө хэсэг. Тийм бах яг тэгж болсон бах. Торгуул шийдгээд очих зогсож байгаа харагдаж штэ болно. Kelly Chuan холын шийдэлтэй алдсан. 10-ын довтлогын хөө эхэлж байна. Зөвлөгч та бүхэн машинаар импакт найрлагчлаад 2 удаа хүртэргүүлж iPhone 17, Samsung TV Pro олон мэлгийн эзэд болох боломжтой. Яг одоо импактны iPhone дата занаас бүртгүүлээрэй. Худалдын бэлгээ авах боломжтой. Харавтын хажуугаас үгүй тоглолтод оруулан довтлоонд 10 секундын хугацаа. Өнөр заяа. За бөмбөгөө цэцлэн дээрээс тонглон гараад ирсэн байгаа. Буцаагаад өнөр заяа татуулж байгаа маань 5 секундын хугацаа үлдсэн. Ойр хамгаалалт байгаадаа өнөр заяа шитгэсээр аргагүй болж өнөдөө нэлээд олоо шийдсэн. Өнөр заяагийн шидэлтэн цагиргаа онсонгүй. Сайн хамгаалт боллоо. Kelly Chuan Amazon-ийн хамгийн том давуу тал бол энэ хурдан довтлогоо шүү дээ. Хамгаалтаас довтлоо шилжих хурд маш өндөр ариун цэцэг. Bride-ийн бөмбөг ямар хамархаа авчваа. Их л хайнга байж байгаа аллаа. Алдаа. Гарсан хаа тийм бах. Наадлын шүгч саглаж байна. Томшгийн алдаа. Саний довтлогонор бол 10-ын бол хамгаалалт нэг удаан буцлаа. Будагтай бол тунгалаг одоо ганцаараа зогсож байлаа шүү дээ. Эсрэг богийн 2 өндөр тоглогч явж байсан. Хэл хамгаалтанда залхуу буцлаа да. За тэгээд юу тунгалагын 4-р халтаа болчихсон биз дээ. Солонгыг сэлгээний санал руу суул. Тунгалагыг суулгаад солонгыг оруулж ирлээ. Болрогд ихний торгуул орсон. Одоогор хэдийн оноо хүн байгаа хэдэж гисэн багийн гол тоглогчид эхнээс ингээд алдааны асуудал ороод эхэллээ. Араас нь 8 болоос 3 алдаатай байгаа. Ер нь энэ үдээс алдаа гарахгүй аль болох дуусах хэрэгтэй хэрвээ хожих хүсэж байгаа бол
Өнөр сая. Эхний үед 2 оног авсан. Түүнээс хойш оноо авч чадаагүй байгаа. Соццэг 45 дараа шууд шидсэн. Соццэг шидэл цайг дунсан. Хулангийн өдөөс хулан шидэлд орууллаа. 54-51. Хулан харин өнөөдөр ганцхан удаа холоосоор оролцсон явж байгаа шүү дээ. Кейли Чон бие хүчний тоглолт ямар гоё байваа. Дахиад бөмбөгийн араас явсан өөрөөс нь гарчих шиг боллоо. Хоёр хамгаалагчдаас тоохгүй шууд мөргөө явж гин шүү. Энэ дээр бол араас нь жөөрө бөмбөний төлөө тэнгиссэн яалчиг баруул гიშгцсэн байна. За ингээд 10-таас тоннерсыг тэнцвэл боломжтой тоглоом дээр ирлээ. За одоо бол хинээр тоглоо явах гэдгийг их л сонирхол татаж байна. Өнөр заяа модогтал бод Bright контактлаад яваад байгаа. Болор эдний эсрэг зүүндээ дайраад орсон давхар хамгаалтанд орсон. Гэхдээ Bright Kennedy тоглоогоо төгсгсөн. Ердөө нэг онооны зүрх үүсэж байна. Маш гоё эвлэхэн тоглоо байлаа да. Яаж довтолж байна Bright. Тэгвэл Амазонаас сарын тоглолтын болыг унж гад байгаа. Болор эдний улан дээрч гараа бөмбөг хүлээж авсан шид гэсэн зай олцсонгүй буцаагаад шалдаад өгсөн гоё дамжуултууд явцсан. Улан давлоогоо оруулжлаа. Яг ингээд оноо ойртоо хэмнэл ирэх гээд байх үед л буцаагаад хэмнэлийг зогсоож одоо байна. Өнөр заяа цаг алдалгүй маш урдан тоглоонд орж ирсэн. Bright-ын заслааны ойрхон байгаа. Солон илүү дамжуулалт номинд явжин дээрээс шидхийг бол тэгж бүсгүй байна. Bright руу өгөхгүй чаддаггүй. Энэ удаа солон өөрөө дараад явах гэсэн бөмбөг алдчихлаа. Урагшаа гарсан дамжуулалт ариун цэцэг бөмбөг хамгаалагчаас гарч байгаа юм байна. За энэ дээр бол өндөр зэс үлдэн нүргээ гарцсан. Өмнөх тоглоом дээр 10-ын Bright Kennedy өгөхгүй л хэд их нэгнийг хараад тоглоо устгачлаа. За Кейли Чон маш амархан лоног ахиулаад байна. Тоглолтын аль ч үед маш тайван байж эмоц сэтгэл хөдлөлөө удирдах тоглож байна. Өнөр заяа Болорны хамгаалалт идэвхтэй байсаар түрүүн эндээс соццыг нэг оруулж чадсан. За тэнд зайд гаргаж байгаа л өглөөдөө давхар хамгаалалт ойрхон байгаа. За алдаа болчихжээ. Түрүүлээд алдаа. Bright Kennedy бөмбөг атгуулах юм бол үр ашигтай байна. Гэхдээ нэлийн их ачаал авж байгаа бас ядарч байгаа хаа. Өнөөдөр бөмбөг гараагүй юм байна. За магадгүй тасалжуулагчийн хувьд бол одоо Jacqueline Carmen-ыг оруулж ирээ тийм ээ. Яг үлдэж байгаа 5 минутанд бас сайн амраа 4-4-өд илүүдүүлэхгүй тоглуулж бас болох юм. Bright ариун цэцгөөдөөс дахиад алдааг салгасан. 2 тоглоо дараалаад өөр төр алдааг салгачлаа. Ариун цэгийн хувийн 3 дахь алдаа. Туршлагатай тоглогчид нэг нэгэндээ л заавар зөвлөгөө өгч байна да. Сайн найзууд тулан ариун цэг дээр очивол. Хажуугийн шуунаас 10-т Bright Kennedy гарч бөмбөгийг хүлээж авсан. Өнөр заяа одоо номингийн цааныг тоох баграад ирсэн. Өнөр заяа өөрөө голоор гүгээд ирсэн. Гоё довтлогоо байсан. Агаар дээр хөдөлгөөнөө удаачуулаад ямар гоё довтлог оруулчихваа. Түрүүн хийж чадаагүй төгсгөлөө оновчтой болголоо. За даанч нөгөө талд нь маш хайхрамжгүй байж байгаа суул оноо алдлаа. Ариун цэцэг 2 оноо авсан. Хоёрх нь 12 дахь оноо. Тоглоом дээр тийм сайн биш байгаа ч гэсэн хэдийн л ингээд нэг 12 ононд хүрсэн л байх юм да. Соццэг хөдөлгөөний эсрэг зөрөөд орсон хийх хэрэгтэй тоглохоо байлаа. Унгаа чадсан. 3 онооны зөрүү хадгалагцсаар Кейли Чон Артийн Амазонсын эсрэг өмнөх тоглолтууд дээр ямар олон оны зөрүүтэй байлаа. Гэхдээ бол маш сайн бэлдэж гарч ирсэн гэдг нь бол харагдаж байна одоогоор. Ариун цэгийн шийдэлт хүчтэй гарсан Болор эрдэнэ доороос өөрөө алдснаа мэдээд самбар төсрөхсөн Bright авч байна. ариун цэцгийн эсрэг Bright за бөмбөгөө барьцлаад бөмбөгийг хүлээж авах хэрэгтэйс номин бөмбөгтэй өнөр заяа довтлоо доктор шийдсэн. Довтлоонд 10 секунд өнөр заяа өөр шүү шийдэж байгаа юм байна. Хоолын шийдэлт нь амжилтгүй болчихлоо. За саяны шийдэлд орсон бол үнэхээр том зөвхөл болох байлаа шүү Амазонс багт. Зөрөөд Улаанбаатар Амазонс багаас Кейли Чон 10-ын хамгаалалт болсон хэрэгжээд байгаа шүү. Ариун цэцэг зүүндээ дараад орсон. Задлсан бөмбөг таслагдсан. Хурдан довтлоон солон 3 эсрэг хоёулаа. 3 дээр үлдчихэж байгаа юм байна. За довтлогч тэгж яарсангүй бөмбөгөө барьчлаа.
Брайтон урагшаага довтлоонд их л удаан орж ирж шүү. Тэгж байна. Соццыг доор Брайт өгч чадсангүй. Солон 3-аа шийдсэн чиг гарсан. Гэхдээ арай хүчтэй болчихжээ. Шууд амжилтын платинум ивент тэтгэгч Тассанда Бухан Банк мөн гол ивент тэтгэгч төрүүлж алах нь хамтаа төрүүлж алах нь Imitel Болорд нь Өнөөсээс за хулан л өгөхгүй дандаа хулан солонгоо өдөөс урууны бол илүүтэй байгаа. Хулан алдаа салгасан довтлоо гэр мөн дооцсноо. За яалч тууршлагаар илүү өргөчлээ сая бол. дахиад эндээс хамтаа харцгаая. За эхний контакт байсан. Араас нь эсрээд ороод ирэхэд нь алдаа салгаад тоглоогоо нөштэй олгочлоо. Энэ хүрээд ТV тайм аутын цаг болжээ. ТV тайм аутын хугацаа дуусч байна. Хулан алдаадад довтлого амжилттай болгосон нэмэлт шийдлийг гүйцэтгэн. Онооны зүрүү за дээдлэн нэг болж ортог буцаад ингээд холдоод байгаа. 6 онооны зүрүү болж холдсон. Шууд амжилтын платинум ивент итгэвч спортыг дэмжигч Toyota Alpha-сын дилер Top Motors мөн шууд амжилтын Gold ивент итгэвч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү хамтдаа Coca-Cola бидэнд хамтарч байна. Ардын дотлоо өнөр заяа Болордоос алдааг салгачлаа. За яг бөмбөг эзэмшихгүй явж байгаа л Болорд энийг угсан ихтэн л бөмбөг аваад алдааг салгачлаа. Өнөр заяа холбоо дуудаад эхлүүлсэндээ за тасгалжуулагч Надрив чигүүд бол одоо хүртэл Bright Kennedy-г амраагаагүй байгаа задлаад өгсөн. Солонго 45 дараа сайн шилдэг цэгэндээ шидэлтэн амжилт болсон хулангийн самбар. Харин цэцэг зард хулуу үлдсэн байгаа. Болорд дундаас найдвартай шилдэг цэгэндээ шидэлтээр алдсан. Харин цэцэг хоёр тогломжоор дэш явсан довтлогоо оруулсан. Замар зүгээр зогсож явахт бөмбөг үрж ирээд өөрөө ч гэсэн асуудалгүй төгсөгчлөө. 8 онооны зүрүү. Намын одоо хүртэл оноо авч чадаагүй явж байгаа. Түүний тоглолт багт хэрэгтэй байгаа. Давуулаад өгсөн дамжуулалт Bright Kennedy 2 оноо авсан. Үеийг эхлэлч хэлж байсан Bright Kennedy бөмбөг атгахчлан бол нэг бол оноо эсвэл алдааг салгаад ямагт ашигтай байдлыг үүсгэж чадж байгаа. Ариун цэцэг гал дээрээс хулан уцаагаад ариун цэцэг бөмбөгийг өгсөн. За бөмбөг бол тун давуу шилжиж байгаа Kelly Chon. Болордын заслан дээрээс давуулаад өгч боломж байсан. Жавж руугаа өгсөн. Болор эрдэнэ довтлоонд 4 секундын хугацаа үлдсэн. Өөрөө алхамдаа томруулаад дайрсан. Довтлогоо гараалцсан. Хамгаалт бас тун сайн боллоо шүү. Нөгөө талд бужигнуулсан өнөр заяа. Хамгаалтын байрлалаа Улаанбаатар Амазонс багийнхан эзэлсэн номин. Яг энэ нөхцөл байдлаас бол номингийн яг үндсэн довтлооны явдаг цэг бол бишээ. Содцэг заслаан дээр зөрөөд өгсөн авч чадсан ч 24 дуусчлаа. Дахиад нэг сайн хамгаалтыг Улаанбаатар Амазонс. Одоо жиглэн карм хэрэгтэй юм шиг харагдаад эхэллээ дээ. Бас нэг эсрэг те нөгөө холын шийдэлтүүд, довтлооны ур чадрууд илүү таамаглах хэцүү довтлоонуудыг гүйцэтгэдэг шүү дээ. Brady хөвч гэсэн энэ нас нэлийн ачаалттай тоглолт үргэлжилсээр байна. Өнөөдөр бол бүхэн амрахгүй тоглолцлоо. Одоо Kelly Chon 3 дөрөв сүүлийн 1 минут 40 секунд 45 дараа гараад өгсөн ариун цэцэг за нэг хураад шийдсэн. Ариун цэцэг шидэлтүүд нарийн үнэхээр болдгоо. 3 дуурай иглээд ингээ 4 шидэлтэй алдчихуу да. Саний шидэлт бүр сайрхтаа өрсөнгүү. Өнөр заяа. Хамаалагч солигдсон. Брайден Сандерс энэ баруундаа дайрах гэж үзсэн. Модтай талбай оноо бол бидэнд харагч байна. Улаанбаатар Амазонс баг 14 оноо илүү авсан байгаа. Брайтер алдаа гарсан. Багийн дөрөвт галдаа. Bright Kennedy уг нь ингэж сайн тоглолтыг үзүүлж явах дутагтаа талбай авч байгаа онооны эзэмээс Амазонс дээр 14 илүү байна гэдээс тэгэхээр ачаалттай шүү. Шууд амжилтын гол ивент тэтгэх Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola. Одоо энэ минут 22 секундэд оноо авах шаардлагатай байгаад байна. Холын шийдэлтэнд цагиргаан онсонгүй. Амазонс хулан дайраад явсан. Бөмбөрөөн тэмцээд авч чадсан хулангийн алдаа болчих шиг боллоо. Өнөр зэягийн сайн хамгаалт. Зэгийн үед нь бол яг бөмбөгөн дээр нь ажиллаад зөрөөл хулангийн алдаа болж хувирсан. Багийн алдаа төрөөстэй өнөр зэя друулах шийдэлтийг гүйцэтгэнэ. За Jacqueline Carmen-ыг одоо оруулж ирж шүү. Bright Kennedy багхан ч гэсэн нэг амсгаа авах
Ацаг заавал ялч хэрэгтэй байсан. Шууд амжуулалтын гол дэвийн тэтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. KFC ажиллаж байгаа. Эхний дургуул оновчтой болголоо. Ард багийн давталгааны үзүүл бидэнд харагдж байна. 44% давталгааны гүйцэтгэл 3-аас 29.4. За тургуулгад багаараа 100% шийдэж байгаа юм биш үү? Ингээд 12-аас 12 боллоо. Зэрэгээр Улаанбаатар Амазонс баг 45% давталж байна. Олон шидлэг 27.3, тургуул багаараа 76% байгаа. Ариун цэцэг дайраад орсон. Алдаатай давталгааг оруулсан. Яг ингээд нэг сэргэх боломжинд ирнэ. Яаж хариу барихаа дэндүү сайн мэдх юм аа. Дахиад хамтаа харцгаая. Өнөр зэгийн 3 талдаа болсон. Хэцүү байдлаас төгсгөж чаджээ. Өнөөдөр одоо яг буруу санааг бол 4-5 чуудаа яг оноо ойрч байгаа энэ тоглолтыг хэмнэл хийх боломжтой үед бол дандаа л яг ариун цэцэг л довтлохоноо оруулж хэмнэлийг нь нураагаад байна. Яг тэгж байна. Тургуулын шийдэлт мөн оновчтой. Холын шийдэлтүүд нь орохгүй байгаа шүү дээ ариун цэцэг. Гисэн хэдий ч 17 оноотой 20-10 гээл үндсэн статистик үзүүлэлт бол халаасанд л байгаад байна. Өнөөсөө яа гаргаад өгсөн сод цэцэг зониудын улан тулаанд хамгаалцсан. Солон хамаалагчдээс шууд чидсэн. Солонгой шийдэлд орсон. Тоглолтод 2 тоо оруулж байна. Яг иймэрхүү тооцоолоогүй оноонуудыг л бусад тоглогчид оруулж ирээд туслах шаардлагатай. Тэрийг Солон маш сайн хийж байна. Давхар хамгаалтанд орсон. Гэхдээ задлчлаа. Болор Эрдэнэ хэцүү байлаас төгсгөл нь оновчтой. 3 алдаатай байгаа Өнөр зэ алдаа хийхийг хүссэнгүй. Тэрийг нь ч маш гоё мэдрээд өөдөөс нь яваад орчлоо. Шууд амжуулалтын гол дэвэн тэтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. KFC ажиллаж байна. Завсралын хугацаа дуусч байна. 3 дуурын сүүлийн 25 секундын хугацаа үлдсэн. Арт багийн давталгаа Карман. Холонгийн өдөөс за нэг зүүнээ зараа задлаад өгсөн. Өнөр зэ яаж явчин дээрээс холын шидэлтэн зараг дунсан. Жохол 3 оноо байлаа. Ердөө 3 онооны зөрүү. Одоо тэдэнд хамгаалж дуусах шаардлага байгаа. 10 секундын хугацаа. Амазонс дамжуултыг нь замаас нь тасалсан. Өнөр зэ бүр онооны зүрэг тэнцүүлэгч боломжтой болголоо. Хамтаа харцгаая. 2 секунд, 1 секунд задлсан. Яа довтолж амжсангүй. Сод цэцэг шийдэх шаардлагатай байлаа. Гисэн хэдий ч үеийн төгсгөлийг маш сайн хийж чадсан. 70-67 2 минут завсарлан түүний дараагаар шийдвэрлэх 4-р үеийн тоглолтыг хамтдаа хүлээн авч үзье. Тоглолтын шийдвэрлэх 4-р 10 минут. Яг одоо эхлэхэд бэлэн боллоо. Арт баг цувралд 3 дахь тоглолтод хожиж 2-1 болгон ойртуулж чадах уу? Аль эсвэл Амазонс 3 дахь гэсэн ихтгэл төгс тэргүүллийг авах уу гэдэг тоглолт үргэлжилж байгаа. Үеийн төгсгөлийг маш сайн хийж чадсан Арвтынхан бүрж ойртуулах боломж байлаа. Амазонс 4-р ихний тоглолт довтлогоо хийнэ. Зя тэнд Номингийн алдаа болсон. За Номингийн 4 дахь алдаа. Оноо авч чадаагүй гэдэг ингээд алдааны асуудалд бас орчлоо. Жеклин Кармантай 4-р эхлүүлж байгаа. Тэгэхээр одоо Номин Солон 2 будагтаа л бат хамаг гол ачааны хүндийг үүх шаардлагатай гэсэн үг. Болор зэг Амари Робинсон заслан тавиад доошогоо гүйсэн. Доор байрлалын давааг эзэлчлээ. 5 дахь алдаа олчлоо. Өнөөдрийн тоглолтоос чөлөөлөгдөж байна да Номин. Байрлалын давуугаа алдсан маш хэцүү байдал руу орсон байж ш. Тэгээд сая ингэж өсөрч очих шаардлага баг байсангүй дээ. Оноог нь үгүй өгчөөр л байлаа. Оноо авч чадлагүй 5 алдаатайгаар өнөөдрийн тоглолтыг ийхүү өндөрлүүлж байна. Номин 6 самбар 1 дамжуулт гэсэн статистиктэй 26 минутыг талбай дээр өнгөрүүллээ. Түүнийг орлон тунгалаг талбай дээр орчлээ. За тунгалагын хувьд бас 4 алдаатай байгаа. Өнөр заяа 3 алдаатай. Одоо ерөөсөө Карманы тоглолт хэрэгтэй байна да. Маш хэцүү шийдвэрийг гаргалаа да. Будагтаа талбайн тоглогч нь байхгүй. Тэгэхээр бүр нуруу намтай тунгалагыг оруулж ирсэн. Карман сод цэцэг. За сод цэцэг Солон 2 ч юм доороо тоглох нь шүү дээ. Гэтэ үндсэн тоглолтог байрлалууд нь бол 3 номертэй 2 номертэй тоглолтог ийм тоглогчд. Өнөөсөө яа шууд шидэж байгаа байна. Холын шидэлтэнд амжилтгүй.
За өнөр цагийн яг энэ шийдэж байгаа шийдэлтүүдийн бас нэг ганц хоёр нь орсон бол тийм ээ. Онон зэрэг илүү бол боломжтойс зөрөө доор алдчихлаа. Ариун цэцэг байрлалд аваагаа ашиглаад Хялбархан 2 оног авч ингэсээр 19 оноо төрлөө. Маш эрсдэлтэй шийдвэрийг гаргасан яхаарахгүй хэцүү байна л да. Түүний оронд хэнийг оруулж ирэх вэ? Магадгүй тэр сэлгэнээс хуланг ч юм уу, баяр чимгийг ч юм оруулж ирээд үзүүл яах байсан бол доо. Нуруулах тамир чинь байхгүй. Доошоо хүснээрээ одоо явж орохоор болсон. За зэсэсэ. Боловцгийн 2 оноо. Тэр нь 10 багаас засралах их л ойрхон болж ирлээ дээ. Цэлгэнээс талаас Bright Kennedy хүртэл босч ирж байгаа харагдлаа. Өөр харга байхгүй болчихлоо шүү дээ. Одтой албаны тоглогч алдааны асуудалд орсон. Одоо Bright Kennedy л самраа маань хүрхтэй болж байна. Солонго Галтерс Jacqueline Carman за ядаж нэг холын шийдэлтэй болох оруулах хэрэгтэй байгаа нь одоо дундаас явсан шийдэлтэн байдгүй. Өнөр зэ гэхдээ тэмцсэн бөмбөний төлөв тэмцэл Amazon ирж байгаа маань болор цэцэг хурдан тоглоон 3-3 хулан тогтоочидсан хулангийн холын шийдэлтэн саяар дунсан. Ингэсээр онооны зүрүү 13 болж холдох үед 10 багаас 2 дахь завсарлагын игүүд захиаллаа. Show them. Завсралын хугацаа дуусч байна. Онлоотрын хулангийн шийдэлт амжилттай болсноор 13 оноо болж холдсон. За үе ихлээр маш богино хугацаанд ингээд онон зүрх 10 болоод 13 болоод холдчихлоо. Үе ихлээр оноо авсан байдлыг харах юм бол Amazon-с 10 оноо авсан бол 10 дахь оноо авч чадаагүй явж байна. За үзэгч та бүхэн шинээр банкны харилцагч болоод хөлд эргүүлж Samsung телевиз болон iPhone 17 Pro зэрэг дэлхийн эзэл болох боломжтой. Яг одоо аппликейшны тухайд зайнаас бүртгүүлээд хурдталтын бэлгээ аваарай. 13 онооны зэрэгтэй тоглолтыг одоо ойртуулах хүн даалгавартай болчлоо. Маш богинохон хугацаанд л ирсэн нөхцөл байдлыг тис өөр олгоод тавьчлаа. Дээрээс нэмээд завсралгаас гарч ирээд бөмбөгөө алдчихлаа. Нөхцөл байдлыг л хүнд болж ирлээ те. Хулан өнөөдрийн тоглолтод 22 оноотой бүх тоглогчдыг тэргүүлж байгаа. Эхний тоглолтод 35 оноо авч бас тэргүүлсэн. Энэ байдлаараа нөгөө финалийн MVP-гийн нэрэнд их л хүчтэй яригдах магадлал хамгийн өндөр тоглогчоор одоогоор бол хэрэгжиж байна. Тэгэлгүй яах вэ? Болор Кардайс бөмбөг явсан хулан солонгын эсрэг тоглолтод 3 секунд үлдсэн. Хөөргөд явсан хулангийн тоглох амжилтгүй Bright Kennedy самраас Тунгалаг тоглох эхлүүлж байна. Bright болоос тодорхой хэмжээнд амраа гараад ирсэн байгаа. Сэргэлэн бас албадар орсон байгаа харагдж шүү. Магадгүй сэргэлэн бас арай эрт оруулж ирээ тийм ээ. Тоглолтын имлэгээс мэдрүүлэх байсан бол удаан асууд цэцэг хамгаалтын за гардггүй дээ. Ариун цэцэг болоо дунсан Bright Kennedy алхаад явсан довтлогоо оруулсан. За боёхнаа сэргээж болгож гоё довтлог оруулж чадсан. Саяны довтлогон дээр тэгээд илүү алхалт байсан штэ илгээд Amazon-ын тоглогчид хоцроод үлдлээ. Гэхдээ довтлог тооцоо тоглолт үргэлжлээд явж байгаа. Улан хариу шийдэлт 3-аас оновчгүй Bright самраа авлаа. 7 минут гэдэг хангалттай хугацаа байна. 11 онооны зөрүүтэй. Араас оноо олтыг аваад тоглолтын имлэг яхан сэргүүлэхгүй гэсэн тунгалгийн шийдэлтэн байдгүй. За нэлээд олоос шийдсэн шийдэлт байлаа. Яг ийм нөхцөл байдал давуу талыг үүсгэж байгаа тоглогч болох Bright-аа өгөөд явуул яадаг юм бол тоо. Дараагийн тоглолт 18 цаг 10 минутанд Захын Brothers Дархан United маш сонирхолтой тоглолт. За өнөөдрийн сүүлийн тоглолт Miners Apes гэдэг бас үснэгний дээгүүр учирж байгаа ба хоёр багийн хоорондын өсөлтөн шил дараа 3-4-4 явж байгаа санагдаж байна. Apes баг удаан хугацаанд тоглолт хийгээгүй байж байгаад өнөөдөр ингээд тоглоход бэлэн боллоо. Ер нь эзний дээдлигийн эрхтэй багууд дээр өснөгтийн дээгүүр, доогуур, хамгийн доор дундуур учирж байгаа гэдэг бүх багуудын тоглолт дэндүү чухал үе дээр ирсэн. Бүх тоглолт минут секунд болгон ач холбогдол маш өндөр байна. Тэгээд тоглогчдын хоорондын импорт тоглогчдын шилжил солилцоо тий. Зарим нэг байдлаар одоо Diamond Stone-ыг ч гэсэн Захын Brothers-ийн бүрэлдэхүүнд ирж тоглоход бэлэн боллоо гэдэг мэдээлэл сошиал ертөнцид тархсан. Өнөөдрийн тоглолтод бас хэрвээ ирсэн бол багтайгаа хамт тоглолтод ордгоо маа гэхэд бол ордонд ирэх бах. Бид олон асуултын хариултыг өнөөдөр 18 цаг 10 минутын тоглолтоос харах болов гэж бодож байна. Зарим энэ орнд тунгалаг техник алдаа 5 дахь алдагаа аваа суучлаа. Шүүгчээс алдаа нэхэл тоцорсон. Тэгээд шүүгч бол техник алдааг өгсөн. Гарааны 2 тоглогч 5-5 алдаатай болоосуулаа. Яа одоо тэгэд өнөр зэя. Тоглоом дээр илүү ач холбогдолтой орж ирэх шаардлагатай байна да. 9 оноотой тоглолт үзүүлж байгаа Bright Kennedy
27 оноотой. Өөр юм бол Соццэг 11 оноотой байгаа юм байна. Ариун цэцэг амархан байна. Өөрөөс нь нуруулаг тамирчин биш л болыг шахаад бие үчээр илүүрхээ дээрэс нь асуудгүй тоглож байна. 15 оны зөрүү. Нэрсэя. За тоглолт нь унаад байгаа 10 дахь багаар энэ бол бие харцгаая. Давуулаад гэсэн Wright Kennedy. Амар Робинсон гэсрэг доор гой дамжуулт ирсэн дээ. Гэхдээ сэргэлэн задлж байгаа юм байна. Соццэг 4 секундын хугацаанд гүгөлөрсөн алдааг салглалаа. За сая доор хэрвээ сэргэлэн жоохон наанаас юм бол тийм ээ шууд дэш явж боломж байлаа. Хэтэрхий яг самарны игц доор орцсон байлаа. Гой дамжуулт уг нэрсэн. Олон бас ард нэлийн зайтай зогсож харагдаж шүү. Тоглох ямар ч бодол байгаагүй байна л да. Тэгээд дөрөвдүгээр үедэр дөнгөж л гарч ирлээ. Бүтэн тоглолтын туршид сэлгээнд сууж агаад гарч ирсэн учраас их л эвгүй байгаа баг. За өмнө нь сэргэлэнгийн үед бол өнгөрсөн жил одоо рүүки жилдээ бол шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг бол авсан. Тэгсэн. Энэ үлрэл тэгээд бэртэл гэмтлийн асуудлаас болоод бас үлрэлийн бас ихэнх тоглолтууд бол орж чадаагүй. Соццэг 2 шидэлтэд алдчихлаа. Ариун цэцгийн самбар. За ариун цэцэг ингээд 23 оноо 9 самбар. Нэг самбар авах дабл хүрэхээр байна. Хулан Соццгийн эсрэг удагтаал бод ойрхон байгаа. Хулан шахаад явсан. Гэхдээ Соццгийн хаалт. Энэ удаад хулан торгооцсон шүү. Баашруулсан байдлаас эндээс хамтаа харцгаая. Хүмүүдээр нь цэвэрхэн хамгаалтыг хийсэн байна. Тэр зүүн гар бол яг бас биетэйг наалцсан байгаа харагдсан ч гэсэн алдаа гэж үзэггүй. Суусал ганцаархнаа зогсож чинь доо боловцэг. Яг энэ наравтын оноо дутуу байгаа байдлыг нүгэлээд өгөх юм бол яг бодогдоод ба хамгаалт нь алдчихад байна шүү дээ. Их олон товлог ингэж алдлаа. Оноор тэргүүлэгчид бидэнд харагдж байна. Солон 3 шидсэн, солон шидэл цагиргаан онсонгүй хурдан товтлоонд Улаанбаатар Амунцаас гүний илүүтэй давуулаад өгсөн хулан хоёр боломж ийсэн. Хулангийн товтлоор алдчихлаа. Хийж болохоор л тоглоо байлаа шүү улан алдсан. Райдор барилын даваг авлаа. Дамжуултыг хүлээн авч чадсан. Авал авч болохоор дамжуулт байсан. Итэг хийрсэн. За миний алдаа байсан л гэдгийг хэлж явах шиг байна. Гэхдээ тэгэд нөхцөл байдал бүр хэцүү хүндрэх гээд л байна да. 4 минут 50 секунд. Дөрөвдүгээр ирлээд 10 багийнхан ердөө багаар 3 хоног авсан. Зэрэгээр Амазаас бол 16 хоног аваад тоглолтын өмнө бүрэн эргүүлсэн байгаа хулан ороо задлаад өгсөн болор эдэн сувсал гэхдээ илүү дамжуулалт Амар Робинсон жавчин дээрээ солон шидэлд алдсан. Улан дээгүүр нь хамаад авчлаа. Алдаа гарсан. Багийн дөрөвт галдаа. Хамгаалтан ч бас багаараа баг зэрэг залахгүй болоод ирүүдээ 10 тайхан. Сая бол болор эдэн сув зогсжуулаа жавчин дээр Амар Робинсон сувсуулсан. Будагтаад бод бүгдээрээ л аваарчсан алдчихлаа. Нүүрний шугамнаас болор цэцэг. Ариун цэцэг бөмбөгтэй гар дээр шууд хуланд өгж байгаа юм байна. Баруунаас эсрэг дайрсан хулангийн давталгаан дээр алдаа гарсан. Солонгогийн алдаа болж байна да. Солонгогийн вэрт голдооссон яхад гараас түлхчихжээ. Маргаан байхгүй алдаа хийсэн байна. Шууд амжуулалтын гол дэвэн тэтгэх Саксамбгийн спортыг дэмжигч хамтаа илүү амттай Coca-Cola, замын шууд амжуулалтын Platinum ивент тэтгэж таны дижитал аялын ихтгэл түнш IT Zone та компьютер принтер ухаалаг төхөөрөмжүүдийн IT стороос аваарай. Улан 23 хоног авсан. 23 оноо 6 самбар. Гайхалтай тоглолт үзүүлж байна. Хорт шидлээр алдсан. Гэхдээ Амар Робинсон хоёр тулмжийг үүсгэжлээ. Дахиад Амазонсын давтал нь болор цэцэг давуулаад өгсөн. Хулан 20 хамгаалагчаар дахиад алдааг салгасан. Өндөр зэгийн алдаа болж байна. Дөрөвт алдаа. Яг энэ чухал мөчд бол багийн гол лидерүүд бол хулан ариун цэцэг хоёр тоглогч ер нь атак модонд хийжтэй. Тэгээд дээрэс нь хаана илүү давуу тал үүсэж чинь яг л тэрийг ашиглаад тоглоод шүү дээ Амазонсынхан. Тэгэхээр ухаалаг тоглолтыг хийж ингэж бид нар хэлж болох байхаа. Нэг шийдэлт найдвартай байна. За яг энэ жигээр явах юм бол 30 оноо дахин хүрэх магадaltaй л харагдаж байна. 24 хоног авдлаа. Хорт шийдэлт нь оновчтой. За 10-тад одоо бол ердөө нэг завсарлахын хугацаа байдаг. Өс байдал багаар зүйлс байгаа. Үнэ заяа. Wright Kennedy.
Робинсон гэдэг шахаад явсан алдааг салгасан. Тоглохын өмнөх үеийн алдаа болсон. Амар Робинсонгийн алдаа бас дөрөв болчихж байгаа юм байна. Түүний шугамнаас солон. Давуулж өгсөн намжуулалт тасагдаад өгсөн. Бодтал багаас хаалтанд орсон. Хоёр туламж үүсэхүү. Амазаас бөмбөгийг авч байгаа юм байна. Амари Робинсон бол эрдэн дамжуулт ариун цэг дээр ирсэн цаана нэг тоглогцол байсан. Гэхдээ Робинсон өөрөө төгсөглөө. Ерөнхийдөө тоглолтын хувьд яг нэг тийш нь тэр чигтэн шийдчих шиг боллоо. Одоо 21 онооны зөрүүтэй ариун цэг талбай дээр бүр алхаад явж байна да. Тэр хөл жоох эвгүй болчихгүй юу? Өмнөд Кеннеди алдаа гарсан гэж үлээсэн. Хөл багсрыг тоглоод байна да. Шууд сэлгийг ирсуулаад түүнийг орлон Баатрын болор эрдэнэ талбайд орж ирлээ. Энэ хөл бэртэлтэй байгаа шүү дээ. Бүрэн идгээгүй. Зүр ариун цэцэг хэдий ингээд аврын цоврал ингээд очиад дууссан ч гэсэн дараагийн 3-9-3-ын тэмцээнүүд үлрэл дөнгөж эхлэх гээд хүлээж шүү дээ. Азийн аврагаас эхлээд явдаг үзэгчд маань бол тун сайн мэдэх бах. За 4-4-д авсан оноо яг доор харагдаж байна. 21-4. Бүтэн Улаанбаатар Амазаас багийн мэдлэлд явчлаа да. 19 онооны зэрэг. За одоо бол Улаанбаатар Амазаас багаас хариун цэцгийг нь оруулж ирэхгүй баха. Ямар нэгэн эстэл бол үлээхгүй бах. Болор цэцэг. За сэргэлэнгөө дэс хамар солигдсон доор давуулаад өгсөн. Болор самарсан дотоогоор алдлаа. За маш хурдан довтлоод одоо ерөөсөө бүх довтлогоо оруулаад зүрхд маш сайн хамгаалахгүй бол хэлсэн хэцүү болсон байгаа. Үнэр заяа шахаад явсан. Үнэр заяа алдааг салгасан. За болор эдэн бол довтлооны алдаа штэ л гээд харагдаж байна. За дараагийн тоглолтууд ер нь хідэн тоглолт цуврал гарах вэ гэдэг дахиад нэг асуулт боллоо. За тэнд ариун цэцэг зүүнийхээ болтыг тайлуулаад гэмжтэй харуулж байгаа харагдаж байна. Яа, за энэ дээр бол багсрын хөвшөлт бол орсон юм шүү ялч байна. Сэргэлэндээ явж байсан. Болсон юм байна. Хоёр багийн дараагийн тоглолт бол 2 сарын 15-нд 9 хоногийн дараа болно. Яг энэ 9 хоногийн явсан бол одоо 10-тайхан маш сайн зүйлийг бэлдэж одоо хөлбөр зүйлээ солихгүй бол яг дор бидэнд харагдж байна. Дөрөвт тоглолт 2 сарын 15-нд нүгэл 11 цаг 10 минутаас болно. Болор эдэн алдааг салгачлаа. Right Kennedy бодогтой талбайд байхгүй үед бүрч одоо самраасахад бол амархан байгаад байна. Тэгэл яахав. Тэгэд номин суусан тэр цагаас хойш л тоглолтын хэмнэл тэр чигтээ эргээд 10 багийнхан ямар нэг хариу үйл хийж чадахгүй байсаар гаал дууслаа да. Яг зөв. Шууд амжуулалтын голд ивент тэтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC мөн Platinum ивент тэтгэгч спортыг дэмжих Toyota Alves-ийн дилер Top Motors Platinum ивент тэтгэгчээр Зөв Монгол брэнд уламжлалаа дээдлийн зөвхөн шинэлий зөв брэнд ажиллаж байна. Өнөр зэ 3-аас шийдсэн шийдэлтэн байдгүй дээ. За боловцгийн самбар алдаа гарлаа тургуулаа шийдэлтийг үзтэнэ. Ээлжид нэгэн тоглолтондоо Амазонсийнхан бас 100-аас дээш оноонд хүрэх боломжтой боллоо. Сүүлийн тоглолтын дээр 102 оноонд хүрсэн санагдаж байна. Яг л нэг хагас тэн 2 үе. За бүр сайн өрсөлдөх юм бол 3 үе орчмол маш ойрхон тоглоол. Тэгэл одоо урт хугацаанд уур чадвар яг сахилга бат багийн систем гэдэг бүх зүйлийн зөрүүг л гаргаж чадаад байна. За өнөөдөр тэгээд 10-тайхан бол багаараас холын ажил хэл таарах юм. Ялангуяа гол тоглолтчд болох өнөр заяа тунгалаг гэсэн тоглолтчд бол таарах шийдсэн. Энэрэд үзэгчдээ 10-т багаас өөрсдийн мэдлийн сүүлийн засварлага захиалсан. Завсгалын хугацаа дуусч байна. Тоглолтын цаг дуусахад 2 минут 48 секундын хугацаа үлдсэн. 10-тайхан мөнгөнд тоглолтод оролцуулнаа. 2 сарын 15-ны хүртэл 9 хоногийн хугацаанд 10 багийнхан юуг өөрчлөх үү, яах үү, ийх үү гэдэг дээр ярилцахад олон хоног байгаа нь бол сайн хэрэг баг. Нэг багийнхаа эсрэг хэдийнэ 3 тоглолтсон, 4 тоглолтынхаа анализ дүгнэлт бэлтгэлийг заах болно. Гэхдээ Амазонсийнхан цувралыг тэгж удаан явуулахыг хүсэхгүй мэдээж 15-нд бүхнийг нэг тийш болгож дуусгахыг нэг улирлын туршид улирал хасагдах шат
аваргын цуврал гээд бүх тоглолтод хожигдоогүй дуусгасан гэдэг 100% төгс гэмээр боломжгүй шахуу ийм амжилтыг түүхэнд мөнгөлөн үлдээхийг хүсэж байгаа бах. Бас л онцгой амжилт болон бүртгэгдэх гээд байна шүү. Ер нь бас дэлхийн бас бус дуусч гэсэн яг ийм түүх байсан уу гэвэл бас тийм. Уг нь нөгөө талаас нь бас түүхэнд байхгүй амжилтыг бүтээгээд гараад ирсэн ард байгаа шүү дээ. 3 тгээс эргээ ирээд 4-3 гэ хожоо гарч ирсэн. Гэтэ бас Аравтын охтуудад бол бас дараагийн тоглолтод нэмээс хожроос үүсгүүд эдэнд бол мэдээж сэтгэл зүйн даваад бол хангалттай байгаа. Өмнөх шатнд бол одоо түрүүн өөрөө чинь хэлсэн шиг бол боломжгүй зүйлээс бол гараад ирсэн. Тоглолтын өмнө хоёр хөтлөгч маань бас хэлжсэн шүү дээ. Алдааны асуудалд орохгүй байж чадхал юм бол Аравтад боломж олдно гэдэг. Яг л тэр үйл явдал боллоо. Хоёрдугаар хагас эхлээл номингийн тэр алдаа бүхний шийдлээ. Алдааны асуудал, тунгалгийн алдаа энэ тоглолтод маш нөлөөтэй байлаа. Jacqueline Carmen хэдий боломжийг сайн эхлүүлээд тэгээд одоо залгуулах тоглогч Bride хангалттай төгс байсан. Гэхдээ энэ хангалтгүй байна. Amazons үнэхээр л ийм одоо хүчрхэг дийлдэшгүй онцгой баг байна да. Тэгээ ялч багийн гол хоёр Монгол тоглогч нь бол тогтмол 20 стейшныг асуудалгүй авч байна. Импортууд нь ч гэсэн үнэхээр сайн байна. Яг ингээ харах юм бол Улаанбаатар Amazons-аар 2 импорт тоглогчтой. Дээрээс нь хулан ариун цэцгээд бас ахаа 2 импорттой ч юм шиг. Тэгээ 4 ийм нөлөө 20-10-ыг хийж тогтмол хийж чадхаар л ийм нөлөөтэй тоглогчдтой. Гэхдээ энэ ярианд ороогүй нэг хүн байгааг та бүхэн анзаарж байгаа. Энэ хүндрлийн MVP болор эднийг бид нар сая ярьсангүй. Тэгээ Шигшаагийн гарааны холбогчоор тоглолдог 3-3-аар Азийн аврагт ордог болор цэцгийг бид нэр дурдахгүй байна. Улирлын 2 удаагийн авраг болцсон 16 дугаартай болор эднийг ч ярьсангүй. Тэгээ урт нассан хамгаалтан дээр яаж ажилладаг вүлээ. Amazons-ийн энэ багийг удаан хугацаанд ийм төвшөнд авчрахын тулд бас л их хөдөлмөрлсөн тий. Тэгэхээр онцгой байна. Энэ улирлыг түүхэнд бүр мөнгөлөө үлдээх нь гарцаагүй. Улирлийн 15 тоглолт. Тэгээд эхний шатны 4 тоглолт. Хэрвээ финалыг 4 тоглолтод дуусгаж чадах юм бол 23 тоглолт 23 гэсэн зүйл. Өнгөрсөн жилийн тэр финалийн тоглолтыг оролцуулах юм бол Amazons-ийн ажлын цуврал үргэлжлээ явна. Хожигдоогүй өдрийнхэн тоон ер нь энэ байдлаар одоо дараа жил рүү бүр хүрэх юм бол ингээ бүтэн жил даваа 400-500 хоног руу ч орж болохоор тий 600 хоногч болж болохоор ийм л байдалтай үргэлжилж байна. Amazons-ийн хожлын энэ цуврал хизээ дуусах вэ гэдэг асуулттай болж магадгүй ийм нөхцөл байдал төр ирлээ. За ингээд 2 тоглолт дараалаад 100 онооны босыг бас багаараа давлаа. Тоглолтын сүүлийн 20 секунд тоглолт бол нэгэнтэй боломжтой болсон. Боцоожин болоод бөмбөгөөрөө дуусгах юм шиг байна. Ийхүү эрхэм хүнд үзэгчтэй PSN 3 сувг үзэгч та бүхэнд үндэсний дээдлийг эмэгтэйчүүдийн аваргын цувралын 3 тоглолтын шууд дамжуулан хүргэлээ. Amazons-ийн дэндүү хүчтэй юм гэдгийг ахаал нэг удаа баталлаа. Дэлгэцэнд харагдж байгаа Bride Kennedy бас л төгс тоглосон. Гэхдээ багаараа төгс байсан баг нь хожлоо. Frank Garcia дасгалжуулагч дийлдэшгүй байна. Jacqueline Carmen харамсалтай байна. Ард багийнхан өнөөдөр тун сайн байж чадсан бас л харамсалтай байна. Amazons-ийн зүгээр ингэж сэтгэл төгс хоцсон ч гэсэн төдийлөн их баярлах шаардлага гарахгүй байна да. За өнөөдөр тоглолтын хамтдаа тайлбарлал өргөсөн баяр салбадаа баярлалаа. Хэсэг хугацааны дараа талбай дээрээ сэтгүүлч оргил өнөөдрийн тоглолтын шилжихтэй та бүхнийг уулзуулах болно. 18 цаг 10 минутаас ихтэй лигийн тоглолтоороо уулзнаа. Баяртай үзэгч. Үнэ байшгүй бөмбөгтөө бод нэгэн бууч намайг хамгаал шүү энэ боданы талбар чамаар зүг захна фүү шок гизгээд гүтэл тэмцэлтэн дээр my name нэг хүнд надаас хамгаал надад зарсан чиний заяа тийм ээ энэ ч баг яатад баруун тийгээ зүн түүний сүнсэн гүн баруун солтонго ма болгоинго give me the ball who is the boss now we can know оночтой тэд миний нурандах номерыг анзаарч явчихна. Эргүүлж одоо баяртай үзэгчтэй өнөөдрийн тоглолт нь Ялтыг байгуулж цувралыг 3-р хайрцагтай олж Улаанбаатар Amazons-ийн тоглолт чулуунтай та бүхнийг уулзуулж байна. За эхний хагас болон 2-р хагас оноо алдсан байдлыг харах юм бол хайрцангуй бага оноо алдлаа. Хагасаар юу ярилцсан бэ?
манай коуч бол ер нь бол бидрийг хагасаар бол маш ер нь бол нэлийн загинсан. Ягаад тэгэхээр бид нэр хожиж ижил бүх юм дуусч ижил дууслагийг бид нар юу ч хожоог байгаа тийм болохоор бид 50 байж болохгүй. Тэгээ бид нар жоохон ер нь тоглолтыг явж жоохон 50 ихлээ. Тэгээ айлчсан маш хүчтэй орж ирлээ. Тэгээд яг 3 дугаар үеийн төгсгөл дээр манай ингээ хурдан тогтоход маш гоё. 4 дугаар үед ялангуяа гоё тоглолт хийгээд оног жоохон тасаа. Түүнээс бол бас маш ойрхон өрсөлдөөнтэй тоглолт боллоо гэж бодож байна. За олонгийн хувьд эхний 3 тоглолтод нийт 82 оноо авсан байна. Ер нь финал гэдэг утгаараа юу сэтгэл зүй эрхэм бэлж байгаа вэ? Мэдээж миний хувьд бол одоо багтаа ялтыг авчрах одоо тэр бүх зүйлийг хийхийг хичээж байгаа. Тэгээд өнөөдөр хамгаалтан дээр маш их алдаа гарлаа. Тийм болохоор дараагийн тоглолтын дээр гэсэндээ илүү одоо сайжруулах зүйлсүүд их байна л гэж харж байна. За баярлалаа амжилтсэ. Баярлалаа. Ингээд өнөөдөр эхний тоглолтын ихөө өндөрж байгаа үзэгчтэй. Бидний маш сонирхолтой 2 тоглолт үлээж байна. 2 тоглолтоороо эргээ олцгаая. Okay, rolling like a mic, hardest top rookie Nike. Тугараар өндөрсөн минут гой, бие бой, тоо, бацаа шот, толгой дээр зой. Ай. Нэг харам өвцөл, нэг харам өвцөл шидэг.